Right News podcast-ийн маань дараагийн дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар бэлгүүн хасар оргил 3 ерөнхийдөө энэ дэлхийд дахинд болж өрнөсөн мэдээллүүдээс улс төрийн баруун жигүүрийн өнцгөөс тайлбарлаж бас өөрсдийн санаа бодлого анализыг бас хэлээд явнаа. За ингээд энэ удаагийн дугаарт за эхний мэдээгээр би энэ Америктэй холбоотой нэг мэдээг хэлье. За ер нь бол боловсролын яамыг татан буулгана гэд Дональд Трампын зүгээс бол хэдэн сарын дөнгөж тангараа өргөөл ер нь бол хэлж сануулж ирсэн. Тэгээд энэ үйл ажиллагаагаа бол одоо хийгээд эхэлсэн байна. За яг эцсийн шийдэл нь бол мэдээж конгрессийн шийдвэрээс шалтгаална. За ер нь энэ боловсролын яамыг яагаад татан буулгаж байгаа гэхээр энэ боловсролын яамаар дамжуулаад одоо маш их төсөв мөнгө янз бүрийн бюрократ тогтолцоо руу явж ордог. Одоо нөхцөл байдлыг болиулъя гэсэн нэг ийм санал байгаа. Тэгээ энэ бол ер нь төрийн энэ бүтээмжгүй энэ байдлыг багасгах өөрөөр хэлбэл төрийн оролцоог багасгах зорилготой. За нөгөө талдаа энэ хуулийн талаас нь ер нь аваад үзэх юм бол угаасаа энэ Америк нэгдсэн улсын үндсэн хуульд бол боловсролыг бол төр хариуцна гэсэн тийм зүйл залт байдаггүй. Харин эсвэргээрээ бол муж орон нутгийн эрх мэдэлд өөрсөнд нь байх ёстой гэдэг энэ 10 дугаар зүйл залт дээр нь байдаг юм байна. За тэгээ мэдээж Дональд Трампын хувьд бол аль болох одоо үндсэн хуулийн сонгодог зарчмаа барьж ажилланаа. За хуучин одоо Америкуудын үнэт зүйл одоо эрхэмлж ирсэн энэ бүхнийг л буцаагаад одоо нөхцөлд бас авчрах ёстой. Америк нэгдүгээрт байх ёстой гэсэн ийм бодлого байгаамаа. Тэгээд боловсролын яамыг бол ямар ч гэсэн татан буулгана гэдэг ийм мэдгэлээ бол захирамжаа гаргацсан. Одоо конгресс дээр хэрхэн шийдэгдгээс хамаарат дараагийн үйл ажиллагаанд явах хаа. За тэгээд Англитай холбоотой багц мэдээнүүд байна. За Германтай бас холбоотой мэдээнүүд байна. За алиас нь эхлэх вэ? За Англиас нь надаас л явчих та. Сая оргил ах Америкийн боловсролын яам татан буугдах өндөр магадaltaй болоод ирсний талаар ярьлаа те. Энэ бол Британи үжилтнүүдийн хувьд бол ялалт байсан. Гэтэ одоо мэдээж конгресс шийднэ. Тийм иймэрхүү. За Английн улс төрт олон зүйл болоод сүүлийн 1 сарын хугацаанд бид нар бас олон дугаар алгасчлаа бичиж чадаагүй. Гуруулаар нэг дор нэг өдөр цуглаж чадсангүй. За энэ дээр хамгийн том шуугиан нь болохоор одоо энэ Английн улс төрт рейтингээр нэгт ороод ирсэн. Реформ намын хаграл бутарлын талаар одоо ярина. Хамгийн ихний мэдээ миний бэлтгэсэн. За яасан бэ гэхээр бид нар бол өмнө ч гэсэн ярьж ирсэн Руперт Лоу гэдэг улс төрч энэ реформ намын хоёр дахь лидер болж дефакто гарч ирсэн. Энд нь бол Найжел Фараж буюу яг энэ намын одоо үүсгэн байгуулагч бол таата хандаагүй. Тэр нь одоо маш том байдлаар илэрч байна. Яасан бэ гэхээр Руперт Лоуийг намаас одоо юу яасан? Одоо жийсээ хөөс. Тэгэхдээ айгүй муухай байдлаар хөөж байгаа. Ер нь бол гүтгсэн гэж хэлж болно. Энэ Руперт Лоу ч ажлын одоо байран дээр энэ хоёр эмэгтэй ажилтнтайгаа зөв бусаар бүдүүлэг ярьцсан. Тэгээ одоо энэ Зия Юсуф буюу энэ реформ намын одоо нэг том толгойлогчдын нэгийг одоо доромжилсан одоо трейд нь одоо занал хийсэн гэсэн иймэрхүү ийм учраас бид нар намаасаа энэ Руперт Лоуийг хөөлөө гэсэн иймэрхүү мэдээг бүр ингээд намынхаа аль бие усны Twitter, Facebook гэдэг юу гэдэг энэ дээрээ гаргаж ирсэн. Руперт Лоу шууд буцаасан энийг няцаагаад ерөөсөө ийм байхгүй. Найжел Фараж худлаа бохир улс төр хийж байна. Би энэ Зия Юсуфтыг ерөөсөө занал хийсэн юм байхгүй. Нөгөө хоёр хүүхэн нэг ч гэсэн зөв бусаар харьцаагүй энэ хоёр хүүхэнтэй. Нэг иймэрхүү юм болсон. Тэгээ ерөөсөө дайн ба шууд дэгдсэн. Маргаашнаас нь Английн улс төр ярьдаг бичдэг хүмүүс бол энийг бол иргэний дайн гэж нэрлэж байгаа. Английн улс төрт энэ реформ намдах. Ингэсэн чин дараа нь юу болсон бэ гэхээр яг жинхэнэ үнэн илрээд одоо Найжел Фараж тэр WhatsApp-ийн мессеж чинь бүр ил болоо тэрийг нь BBC мэтийн томоохон хэвлэлийн байгууллагууд мэдээ болгож цацсан. Яг үндсэн шалтгаан зөвл Найжел Фараж
өөрийнхөө тэр намынхаа одоо лидерийнхээ байр суурийг алдахыг хүсээгүй байсан яг тэр мессеж илэрж байгаа юм. Энэ Rupert Love ч намыг хаглаад байна. Намыг одоо энэ сонгуулийн өмнө унгаах гэдэг гэсэн иймэрхүү мессеж л явж байгаа юм. Тэгэл Nigel Farage-ыг одоо яг энтэй холбогдуулаад яг өмнөх түүхүүднээс хөгтөж эхэлж байна л та. Яг хэрэгтэй үед Nigel Farage яг зөв зүйлийн төлөө тэмцэжсэн үнэндээ одоо Brexit-ийг одоо Brexit-ийн загалмаас эцэг гэж яригддаг Английн улс төрд олон жил одоо энэ масс цагаачлалын эсрэг явсан энэ төр гээд гисэн боловч яг ингээд энэ мэдээтэй холбогдлоод Nigel Farage-ийн түүхүүдээс хөгжиж байна. Nigel Farage яг хэрэгтэй үед алга болчдөг. Тэгээд энэ бүгд найрамд намтайгаа хамсчдаг, буулт хийдэг гэх мэтийн. Тэгээд нөгөө урд нь консерватив. Тэгээ нөгөө UKIP нам биш тий. Тэр ч одоо тусгаар тогтнолын нам гэж явна. Их Британий. Тэр намын чинь бас нэг лидерүүдийнх нэг байлаа шүү дээ тий. Тэгээ энэ хүний яг ингээд UKIP намд яагаад болоогүй гэсэн тиймэрхүү сэдвүүд нь яваад ер нь бол Nigel Farage-ыг бол реформ нам дотор ингээд шүүмжилж байгаа хэсэг нь энэ хүн бол асар их эрх мэдэл дуртай юм байна. Тэгээд нөө эрх баригч establishment хайрлуулах ямар амар дуртай сонирхолтой юм бэ гэсэн иймэрхүү шүүмжлэлүүд явж байна. Тэгээд ямар ч байсан Rupert Love бол өөрийнхөө одоо нэрийг бол хаваад гарчлаа. Одоо энэ дайнаас бол ямар ч амьд үлдчихлээ. Тэгээд мэдээж реформ намаас л хөөгдсөн. Одоо нөө Tory намын одоо энэ консерватив намын одоо хамгийн масс цагаалшил дургу Английнхаа үнд зүйлийг авч үлдэх гэдэг хэсгийн цөөн төлөөлөгчд нь Rupert Love-ыг консерватив намд ороод ир. Бүгдээрээ ингээд нэгдээ хүчтэй бай. Иймэрхүү юм яригдаж байна. Зөв. Энэ Rupert Love чинь бас нэг мэдээлэлтэй бол ерөөхдөө нэлээд тийм консерватив. Тэгээд энийг ийм мэдээлэл бас хийсэн байна шүү дээ. Манай амьдралын хэв маягийг ер нь бол энэ христийн үнд зүйлсээр тодорхойлдгоо тий. Тэгээд энийг ойлгохын тулд сүмд очих шаардлагагүй. Британи бол угаасаа христийн орн. Одоо diversity гэдэг юм энэ олон янз байдал энэ нэрийн дор энийг одоо христийн үнд зүйлсийг бас устгаж болохгүй. Тэгээд бид хэн болохоо бол өөрсдөө сайн мэднэ гэх тий. Нэг ийм мэдээлэл бас хэлсэн байна тий. Тийм энэ христийн үнд зүйл гэдэг чинь бас угаасаа Британиг бүтээсэн одоо үнд зүйл шүү дээ. Заавал сая Rupert Love-ийн хэлснээр сүмд очсноороо тий заавал тийм байдгүй маа. Энд чинь бол гол нь христийн үнд зүйлээ хамгаалъя. Английн тэр нэг heritage биш тий энэ өв соёл авч үлдээ гэсэн иймэрхүү юм шиг. Яа Rupert Love сая он гараад 25 он гараад ерөөсөө 1 сар дөнгөж эхлээл маш том нөө Пакистаны гангийн асуудал биш нөө gang rape-ийн асуудал нөө хүчингийн бүлэглүүдийн асуудлыг Twitter-т Elon Musk-тай цуг олон нийтийн анхаарал дахиад нэг удаа оруулсан байхгүй. Энэ нүр чинь дахиад мөрдлөг хийх ёстой бол Английн улс төрийг бол нэг итгэвчүүлсэн. Яг энэнийхэн дараа нөө реформ нам доторч бай. Гаднаас нь харж байгаа улс төр сонирхч аналистуудын дунд ч Nigel Farage-га юу болчихоо. Энэ Rupert Love-ыг намын дараад явах юм бол тавих юм бол энэ юу ч реформ нам чинь илүү их амжилтанд хүрэх юм биш үү гэд. Тэгээ энэ бүр хэрүүл уралдаа бүр дайнсгнэлдаа талаад Elon Musk чи шууд Nigel Farage дээрээ хэлсэн. Одоо Farage намын дараа хөг. Тэгээ дараагийн хүн намын дараа болох хэвээр. Энэ дээр Rupert Love байж болно гэсэн мэдээлэл хийц. 1 сард. Энд нь Nigel Farage муухай хүч сансан юм шиг байна. Тэгээ Nigel Farage ч бид нар өмнөх дугаарууд дээр ч гэсэн ярьж ирсэн. 24 оны сонгуулиас өмнө мань хүн бол их гоё юм ярьж ирсэн шүү дээ. Масс цагаачлалтайгаа хатуу тэмцэнэ. Тэгээ энэ Европын хүний эрхийн юунаас гарнаа. Конесоос гарнаа. Тий. Айгуу гоё юм ярьж байгаад яг ингээд сонгуулийн дараа одоо реформ нам чи яг санал авсан тоогоор Английн 3 дахь нам болоод ороод ирсэн. Тэгээ ингээд айгуу гоё хүчрэгчээд бэхжээд ихснийхаа дараа 11 сарын үед байна уу та оргил ах битгойч гэсэн дугаараараа ярьж лээс. Энэ Nigel Farage чаа бээрээ 180 эргээд ер нь 180 эргээд ихэлсэн байхгүй нөхөр. Энэ масс цагаач deportation чи ер нь бол одоо хөөж гарах асуудал чи ер нь бол байж болохгүй юм байна. Яг илүү биелшгүй юм байна. Ер нь их зардалтай ер нь хэцүү юм байх шүү гэх нэг сонин авир гаргаад нэг ярьслаг өгтөө нэг айгүй нэг хувийн авир гаргаад ихэлсэн. Хүмүүс дургуутж ихэлсэн. Тэрэн дээр нь дараагийн лидерүүд нь гарч ирж шít. Тэр нь Rupert Love байсан.
Энэ иймэрхүү юм гэхдээ энэ хаа газрын улс төр дээр айгу түгээмэл юм л. Яг тэр энэ нөгөө ардчлалын зарчимч нэг юм олонхын саналыг авах гэсэн нэг юм гол нэг юм одоо юу гэдэг зарчим байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд сонгуул болохоор л эдгээр чинь хэрхэн яаж олонхын саналыг өөрсдийнхөө одоо нам бүлэг дээр авах уу гэдэг тэр янз янзын гоё амлалтууд их юм. Одоо ялангуяа ийм хуурамч гэх юм уу те. Одоо жинхэнэ баруун жигүүрийн одоо үзэл баримталтай ийм хүмүүсийн ярьдаг зүйлийг яг адилхан точиг давтаад гарч ирэнгүүтээ буцаад эрх мэдэлд очсныхоо дараа 180 иргэдэг те. Монголын жишээ байна шүү дээ тийм үү. Монгол одоо яалаа сонгуулаар те. Хэд хэдэн намууд чинь зүгээр өстой бүгдээрээ л төсвийг багасгах нь те. Төрийг цомгдох нь гэлсэн. Одоо өнөөдөр төрийн албаагч нийт тоо чинь 217 мянга гэж байна. Тэгээ дээр нь тэр 64-5 мянган тэр төрийн өмчт компаниудын ажилтнуудыг нэмээд 289 мянга гэж байна. Тэгээд хамгийн сонирхолтой нийт Монгол улсад ажил хийж байгаа хүмүүсийн тоо сая 190 мянга байгаа байхгүй. Тэгэхээр 4 хүн дутмын нэг нь төрийн албаагч болцсон. Энийг уулна энэний эсрэг ярьж сонгуульд оролцсон намууд нь өнөөдөр нэг талдаа гарцсан. Одоо яг эсрэгээрээ нөгөө 3 нам чинь нийлээд иргэдийнхээ эсрэг зүйлийг хийдэг болоод эхэллээ шүү дээ. Ер нь өсвөр хүчин гэж байхаа байлаа. Тийм сая өргөл ахын ярьсан тэр сонгогчдынхоо саналыг хардаг гэдэг тэр чинь бол яг үнэлтэй. Энэ Nigel Farage яг энэ та яагаад ингэж муслимуудыг муслим гаралтай энэ хууль бус хаачдыг хөөж явуулахыг хүсэхгүй юм бэ гэсэн чинь амар яг над баруун төвийн гэдэг шиг нэг амар хүгийн хариулт өгсөн байхгүй. Бид нар тэгвэл энэ муслимуудын чинь саналыг алдсан шүү дээ гэж хуцаж байгаа. Яг 11 сард сонгуулийн өмнө өөр юм ярьж сонгуулийн дараа жинхэнэ төрхөө гаргаж байгаа юм шиг нэг хачи юм. Тэгээ одоо миний яг хувийн одоо үзэж байгаагаар маавар хийдгээсэн. Одоо маавар зайлуул таарна гэх тээ. Фараж бол одоо үнэхээр Brexit-ээс бол Англиг гаргахад үнэтэй хувь нэмрээ оруулсан. Одоо гэхдээ энэ хүн бол хитрхи зөөлдөж байна. Хитрхи ноён нуруугүй байна. Хитрхи establishment-д хоёр нам эрх мэдэлтэй хоёр нам таалагдахыг хүсэж байна тий. Одоо энэ хүн бол одоо улс төрөөс зайлах ёстой. Дараагийн илүү радикал яг энэ mass deportation тий одоо энэ албадан гарах үзэл санаа бодлого дээрээ зогсож байгаа хүмүүс нь одоо улс төрийнх нь одоо орон зайг эзлэх ёстой. Хүчээр хөөж явуулах ёстой. Би энэ дээр яг бас бодож байгаа юм. Одоо энэ ардчилсан нам хүн намч гэх юм уу энэ за одоо нэрмэр хэлэх одоо муухай юм. Гэхдээ одоо энэ гант өмөрд орж чанд мэтийн ийм зүсээ хувиргасан зүүнтнүүдийг бол зайлуулах хэрэгтэй дараагийн сонгуулиар. Би яагаад ингэж хэлж байгаа нөхөр эдгээр залуучуудын одоо саналыг авах гэж л яг ясам дээрээ одоо харьцангуй те чөлөө зах зээл ч гэдэг юм уу улс төрийн барууны юм ярьсан шүү дээ. Яг үүндээ нөгөө нэгэн өдрийн дотор үзэл баримтлалаа 180 эргүүлээ баруун зүгүүрийн болчдөг гэд бид нар шоолж ил байсан те. Яг үнэн бодит байдал дээр дотор нь байгаа тэр гишүүд нь те үйл ажиллагаа явуулж байгаа энэ нөхцөл байдлыг нь дэмжиж гин үү эсрэг талдаа байна уу гэнгээ харахаар бүгд нэг талдаа байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр чи бүгд залуучуудыг хуурна гэсэн хамгийн гол. Монголд биш тэ нэг юм сонин доо байна заяа. Нийт хүн ам юм байна шүү дээ. Сая 200 мянган 17 хүртэлх насны хүүхдүүд байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр би энэгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ирээдүйн дараагийн одоо сонгуул болгон дээр санал өгөх хүмүүс чинь залуучууд байгаа. Одоо ийм байдлаараа залуучуудын саналыг те хулигтаж хоёр нүүр гаргаж лоббидж авах боломжгүй гэдгийг энэ дашрамд би бас хэлдмээр санагдлаа. Тийм. За энэ бол Монголын асуудал тий. Чөлөө зах зээл ер нь бол Монголын асуудал бол эдийн засгийн асуудал. Энэ баруун Европ ч хамгийн том асуудал нийгэм соёлын асуудал болчихж байгаа. Тийм. Тэгэд энэ реформ нам чинь mass deportation хийнэ гэдэг албадан гаргалт гэдэг платформоор л одоо рейтингийн нэгт орчоод биш тий. Одоо эннээсээ буцна гэх юм бол саналаа буцаагаад алдах хэрэгтэй байхгүй юу? Алдна угаасаа. Тэртээ тэргүй. Тийм учраас одоо консерватив нам чи сая сүүлийн сонгуулиар бүр өсгөө арчууллаа штэ. Одоо энэ консерватив намын арай барууны гэсэн хэсэг нь арай чөлөө зах зээл нь үндэстнийхээ өв соёлыг одоо авч үлдээ гэсэн хэсэг нь Роберт Лов шиг ийм хүмүүсийг талдаа татах гэдэг чинь бас учиртай буцаад хүчрхүүжүүлэх гэ тэ. Иймэрхүү юм байгаа. Тэгээ ерөөхдөө нийгэм соёлын гэдэг үгний чинь ард талд л одоо дахиад нөгөө чөлөө зах зээлийг боомлж байгаа ч гэдэг юм уу төрийн оролцооны юм чинь яваад байна шүү дээ. Нийгэм соёлын гэдэг нь өөрөө асар том
бамбай гэх юм уу одоо урдаа барьж байгаа сэтгүүл болчиход байгаа тий. За дараагийн мэдээг яг энтэйгээ холбогдуулаад би явчихгүй англи мэдээг үргэлжлэх үү хасар ах өөрийнхөө мэдээг явах. За би ч одоо өнөөдөр нэг л яриа ярихгүй байна. За би яридөө байна. Нэг 20 солиод ярил хараад ирэх те. AFT-ийн тухай нэг мэдээ бэлтгэсэн. Нэг ч гэжтэй нэг хоёр мэдээ бэлтгэсэн. Нэг нь олддгүй байна. За AFT-ийн одоо ерөнхийдөө бол миний нэг алга хүрцэн гэдэг мэдээ нь бол юу л гэхгүй. Сая нэг Германы намуудын рейтинг ч нөр сонгуулаар ингээд тодорхойлогдсон шүү дээ. Тэрнээс биш ч одоо нэг 2 сар хүрээгүй хугацаа өнгөрч байгаа шүү дээ. Тэр сар жоохон гарантай хугацаа. Тэгэнгүүт AFT-ийн рейтинг бүр огцом нэмэгдсэн байна. 2% илүүтэй дэмжигчтэй нэмсэн байлаа. Тэр нь юу болохоор нөгөө сая нөгөө сонгуул би болоход нөгөө масс цаашлын эсрэг чинь CDU ч амлж гарч ирсэн шүү дээ. Тэнгүүтээ шууд одоо ингээд сонгогчдынхоо өмнө амарсан одоо буцаад сонгогчдойгоо итгэл рүү нөлөөлж байгаа учраас тэд нар буцаад дэмжлэгээ алдаад эхэлж байгаа байхгүй. Тэнгүүт реакц гарч ирж байна цаанаас ч. Одоо ерөнхийдөө бол нэг AFT-г хориглоё. Дараагийн сонгуулиас өмнө сонгуульд оролцох боломжгүй болгож хориглоё гэсэн тийм санаачлагыг ногоо намын зүгээс бол гаргасан байна. Урд нь бол мэдчихээ сая Бундстаг одоо юу гэдэг нэг тархаас өмнө энэ чинь CDU-гийн те хин бэлээ Марко Вандер Вицгээд ус төрч санаачлалцсан байж байгаа. Тэгээ нэг Бундстаг чинь тарчж байгаа учраас санаачлалч хэрэгжих боломжгүй шүү дээ. Тэгэд саяхан юу болж юм гэхээр энэ санаачлал дахиад дэвшүүлж байна. Гэхдээ ногоо нам. Тэгээ ногоо намын одоо энэ юу гэх юм бүлгийн одоо парламентын бүлгийн ахлагч гэх юм уу те. Тил Стефен хүн дахиад ингээд одоо бусад намуудаа шахалт үзүүлээд одоо энэ засгийн эхэнд гарцсан байгаа CDU те явцсан байгаа CDU-ийн үндсэн хуулийн цэцэд нэг өрөвд гараа тэрний AFT гаргааг AFT хоригл энэ бол улс төрийн нам биш те юу гэх юм баруун жигүүрийн экстремист гэсэн ийм санал гаргаж ингэ шахаад байгаа юм. Тэгэд яг ойлгомжтой энэ нь одоо саналыг бол энэ бүгдээрээ л хэрэгжүүлэх сонирхолтой байгаа юм л да. Тэгээ яг хуу энэ дээр нэг юм саад болоод байгаа юм байна. Тэрний юу гэх нь холбооны үндсэн хуулийг хамгаалах агентлаг газар гэж тийм директорат гэж тийм газар байт юм байна. Тэр газрынх нь ерөнхийлөгч нь одоогоор хоосон байгаа юм байна л да. Тэр газруудын удирдлаггүй байгаа. Тэрэн дээр одоо ингээд нэг тэр хэрвээ тэр газраас AFT-тэй улс төрийн спектрумын үед баруун жигүүрийн экстремистүүд гэсэн тийм ямар нэгэн одоо дүгнэлт гарах юм бол AFT одоо тэр одоо хориглох өргөдлийг гарах хэрэгтэй болох гэдэг юм. Тэг ингээд нэг Германд нэг юм цаг хугацаатай оролцсон нэг юм AFT-г одоо хурдан хориглох тухай санаачлал өрнөж байгаа юм байна. А нөгөө талдаа бас нэг юм болсон байна те. AFT-г хориглохыг дэмжиж ийн гэсэн санал асуулгыг Германы RTL гэж телевиз Германы сонгогчдоос асуусан байна л да. Тэгээ би энэ дээр ингээд тоо баримттай байгаа бичсэн байгаа. Чи өнөөдөр би ч одоо яриа ямар сонирхолж байгаа. За чи тэрнийг олоод та нар ярьж. За. Энэ AFT-г хориглох яриа бол бүр айл хэдэн жилийн өмнөөс яригдж байгаа. Тэгээд энэ сая хасрахын ярьсан байгууллага ч юм биш тий. Энэ AFT-г хит нөө радикал үзэлтэй гингүүтээ нөө үйл ажиллагааг нь бүр ингээ аль биесээр цагдаагаар хянуулдаг ийм болцсон шүү дээ. Сүүлийн хэдэн жил яг тийм байгаа 20-од оноос байна уу да. Ерөөсөө өөр үзэл санаа байж болохгүй олон намын тогтолцоо болчиход байгаа байхгүй. Ингээ олон нүүрэн дээрээ бол олон намын тогтолцоо парламентын арчил тэг гисэн мөртлөө нэг л үзэл санаа. Тэр нь одоо энэ эдийн засгийн төрийн оролцоо, нийгэм соёлын хувьд нь LGBT массагачл феминизм тий. Тэгээ ерөөсөө хүмүүс энийг бас нэг анзаармаар байгаа. Одоо энэ AFT-г л фашистууд гэж яриад бид нар одоо энэ AFT-г хэдэн ч дугаар ер нь одоо яг сүултээ залхаж штэ яг тий үнэндээ одоо AFT-г хөргөлж байгаатай адилхан Монголын кейс ч гэсэн байна штэ. Одоо сая өнгөрсөн сонгуулиар юу болов те нөгөө сонгуулийн орон дээр мөрийн хөтөлбөр бичиг баримтаа өгөх гэхээр заавал өөрсдийн эрх баригчдын тулгаж байгаа тэр зарчмуудыг заавал оруулсан байх хэрэгтэй. Тэр нь болохоор тэр чигээрээ дөрийн оролцоо гендер мендерч байх шиг те одоо листэнд орж байгаа хүн хүртэл эрэгтэй эмэгтэй гэж сөүлжлэн ч гэлээ юу гэлээд. Тэр чи одоо нөө үндэсний аудитын газраар алсын хараа 2050 нийцж гин үн тэр гэсэн. Тиймэрхүү юм явсан шүү дээ.
Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрөөр яг адилхан мөрийн хөтөлбөр хийхгүй бол тийм намыг улс төрийн сонгуульд оролцуулахгүй л гэсэн үг. Өөрөлдвөл эн чинь нэг нөгөө хэлэхэд нөгөө өөр бусад намуудыгаа албан ёсоор өөрсдөө модельийг тулгаж чинь гэж бид нар урд нь ч гэсэн ярьж лээсэн юм байна. За би тэгээ саяхан мэдээг олчлоо. Тэ. Ерөнхийдөө бол энэ бид түрүү ирсэн тэ RTL гэдэг ийм Германы телевиз гэдэг юм байна. Тэндээс одоо нэг сонгогчдод хийсэн судалгаа юм л да. Ер нь бол одоо юу гэдэг 69% нь штэ өөр намуудад өгсөн штэ сая сонгуулаар одоо AFD-г эсрэг гэсэн мөртлөө тэдгэр хүмүүс AFD-г хориглоё гэсэн санаачлагыг дэмжихгүй байна гэж байна. За би энэ дээр яг ингээд тоог ингээ харцсан тий. За ер нь бол 41% нь бол AFD-г хориглохыг бол дэмжиж байгаа юм. Том тоо. Тийм байна. 52% нь бол эсэргүүцэж байгаа юм байна. Тэгэд мэдээж илүү ингээд детальчлах юм бол ямар асуудал дээр одоо дэмжиж байгаа үүсгэж байгаа мэдээж гарч ирнэ те. 44% нь болохоор те зүүн Германыг бол баруун Германтай ижлэхэнд үүсгэх ёстой гэж үзэж байгаа юм те. Тэгэд 49% нь болохоор те одоо энэ нам одоо за би ер нь бүр утгаа алдаад яваад гэчлээ. За яг хоо юу ерөнхий нөгөө нэг тоог нь хилцсэн бол яг бүр детальчлаад яах юм те. Тийм гол санааг нь хилцсэн л бол ер нь болоо штэ. Тэгээ 41% нь энэ AFD-г хориглоё гэж байгаа бол энэ бол парламентын арчлалаас ерөөсөө ухарж байгаа маш том зүйл. Энэ миний уншиж ирснээр бол Германы одоо энэ баруун Германаас хойшоо түүхэнд болохоор 45 оноос хойшоо хоёр л улс төрийн намыг хориглож исэн байна. Нэг нь бол ойлгомжтой үндэсний социалист нам, Гитлерийн нам. Хоёр дахь нь коммунист нам байдаг юм байна. Тэгээ ерөөсө түүхэндээ хоёрхан намыг хоригложсэн. Одоо гурав дахь нь харьцангуй чөлөө зах зээлийн үзэлтэй Герман улсынхаа өв соёлыг авч үлдээх гэсэн ийм үзэлтэй намыг хориглохоор Германы улс төр еврогоо чиглэлсэн байгааг тэгээ евро яваад байгааг хүмүүс нэг ойлгосон. Ер нь бол ийм Германч социализм их орон байхгүй. Ер нь бол те өнгөрсөн хугацаанд Карл Марксаас эхлээд хаанаас хаа хүртэл социализм төвөө гэх юм бол Герман, Франц хоёр л социализмын их ундраг ш та. За либерал ч юм бол либертар ч юм уу репабликан тийм үзэл санааны төв бол англо-саксоны усуд байхгүй. Европ энэгээрээ өөр. Тэгээ зарим тохиолдолд бол те юу гэдэг баруун Европ гэдгээр ер нь Германыг ч авч үздэг тийм ойлголттой цаг үе бэс Райн бүрний цаадах хэсгийг баруун Европч тооцсон. Яг л энд илүү юм эрхчлөө баримталдаг хүмүүс байдаг. Тэ Райн бүрнээс наашаа бол дорн дахин тэр гэж ингэж тооцдог тийм үеч байсан. Энийг Хайек нөгөө нэг боорчлогдох зам гэдэг номонд бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол Марксыг бид нар мэдж байгаа те. Энэ марксизм чинь ингээд Германд хүчрэгдсэн шүү дээ. Тэгээд ингээд цаашлаад ингээд явахдаа өнөөдөр социал демократ загвараа дэлхийд тулгцсан байгаа хгүй чи Германаас ихтэй коммунистуудад тулгсан тэр загварчин ч гэсэн марксизм тийм үү зүгээр газар зүй цаг хугацаа нөхцөлөд соёлч тийм үү контекстыг ингээд аваад үзэх бол 20 дугаар зуунд ерөөсөө дэлхийд тэр чигтэл Герман идеологид л орцсон байхгүй юу одоо юу гэхээр Оросд илүү тийм те хатуу те харгас хэрцгий соён гэгэрэлж гэдэг юм уу сэргэн мандал бий болоог илүү бүдүүлэг тийм нөхцөл байдалтай Оросын төрн тийм илүү төвлөрсөн те юм хатуу юм захиргааталтай автократ шинжтэй байсан учраас тэр соёлынхын нөхцөл байдал нь Оросд коммунизм бий болж байгаа. Англи Америк ч гэдэг юм уу англо-саксонд ямар социализм бий болж байгаа гэхээр илүү либералчдсан социал демократчдсан илүү энэ ардчлалын ч юм уу хүрээ хязгаар дотор парламентын арга замаар социализм байгуул гэсэн хөдөлгөөн тэнд одоо энэ социал демократизм ч тэнд хүч авч байгаа. Нацизм яагаад Германд өөрт нь яасан бэхээр дэлхийн 1-р дайны дараа Герман улс ч өөрөө интернационализм үзэл нь уналтанд орсон байхгүй. Яагаад тэгэхээр дэлхийн улс орнуудад бөөлхүүлээд дээрлхүүлээд одоо юу гэдэг гадаад ертөнцийг үзэн ядах хэмжээний юм өс хонзон тухайн үед бий болсон байсан. Тэр үед нь яг тэр өс хонзонд нь тулгуурсан те үндэсний үзтийн дэвэргсэн социалистууд нэг төрлийн коммунистууд ялцж байгаа байхгүй юу. Тэгээ фашизм бий болж байгаа. Тэгсэн ер нь дэлхийд даяараа 20 дугаар зуунд коммунизм, фашизм, социализм гэдэг чинь газар газрын өөр соёл одоо те уламжлал нөхцөл байдал нийцээд өөрчлөгдсөн хувилбарууд болохоос ш нэг л их хүндэстэй юм байхгүй. Социализм л дэлхийд 20 дугаар зуунд ялцж байгаа байхгүй юу. Яг зөв. Герман социализмын их орон гэдэг дээр яг үнэн тэрэн дээр нэмээд хэлчихээ за марксист социализм тийм Карл Маркс, Эдвард Бернштайн энэ хүн бол evolutionary socialism буюу хувьслын социализм. Ер нь бол арчилсан парламентын арчлалын социализмыг ярьж исэн хүн. Дараа нь энэ үндэсний социализм.
Энэ бол Хитлерийн санаач биш заяа. Готфрид Федер гэх мэт хүмүүсийн санаа. Яг юусо социализмын хувилбар болгон Германаас ер нь ихтэй байж ирсэн. Герман Францаас ялангуяа тэр хэлсэн ийм их социализмус гэдэг чинь угаасаа Германд бий болсон Герман үг заяа. Коммунизм гэдэг нь Францад бий болсон үг. Ямар ч гэсэн тий. Одоо ч гэсэн ер нь өрнөдөд байгаа хамгийн хүчтэй энэ социалист социал демократ үйл санааг түгээдэг намууд нь Франц, Герман хоёроос л байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ өнөөдөр бол гэхдээ Европ бол дэлхийн 2 дугаар дайны дараа ер нь дэлхийд жанжлах оюун санаагаараач тэр зэрэг зэвсэг улс төр эдийн засгийг овчсон дэлхийд жанжлах тэр байр сууриа алдаад өнөөдөр тэр төв нь Америк төвөршилжсэн байхгүй. Тэгэд Америкийн демократ ам биш үү? Америкийн демократ ам учраас социалистуудаас яага өөрсдөө социалист гэж нэрлэдэг Америкчууд 20 дугаар зуун социалист гэдэг үгэнд хашилтаа байсан байхгүй юу? Тийм учраас надад чинь либерал болчихж байгаа өөрсдөө. Одоо англид ч гэсэнтэй либерал гэдэг өөрсдөө прогрессив интер гэж ингэ нэрлэдэг. Улаан социалист гэж өөрсдөө нэрлэхээс айдаг. Одоо энэ орчин үед бид нар ч гэсэн ингэ аргууд чи зүүнтэнгүүд уурлаад би яагаад зүүнтэн байдгийг ингээд би зүүнтэн биш би социалист биш гэд наад хэд чи өөрсдөө социалист коммунист гэж хэлэхээс ичдэг болсон. Тэгэд яг бид нар шиг өөрсдөө либертар гэдэг те бид шууд ийм идеологтой хүмүүс гэд хэлдэг хүмүүсийг идеолог гэнэ. Тэр идеологчд те радикал хүмүүс гэ те тэгээ өөртөө яг ямар үзэл баримталтай бэ гэдээ асуухаар социалист зав тэгсэн бүртлээ прагматизм гэдэг юм айдуу нэг өөгч биш бурчирхаач биш ямар нэгэн юмдаа тууштай биш хаашаа л хаашаач урж шархаас буцахгүй ямар ч байр суурьгүй зарчимгүй ийм хүмүүс болж байгаа. Ер нь бол зүүн талтай тэр бол ойлгомжтой. Ер нь бол зүүн талтай хоолндоо социалист гэдгээс хичээд идэг гэд тэр нь бол яг үнэ. Тийм. За социализм зүүн талтай гэдэг. Ерөнхийдөө төрийн их мэдлийг л нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа бол түүнийг социалист гэж ойлгох. А түүнийг бууруулна гэж үзэж байгаа бол тэ энийг илүү эргчлөө. Энэ либерал ардчил гэдэг үгээр яг бас нэг төөрцөн нэг шалтгаан бас либерал интернационализм гэдэг нэг юм бас байгаад байгаа байхгүй юу. Одоо дэлхийн 2 дугаар дайны дараахан гарсан нэг юм арай нэг юм өөр төрлийн одоо зарим нь одоо неолибералч гэж ярьж байгаа шиг. Тэр нь яг ерөнхийдөө энэ олон улсын энэ байгууллага те янз бүрийн ийм улс орнуудын нэгдсэн ийм байгууллагуудаар дамжуулаад их тайвныг одоо тогтоон те. Тэгээд юу гэдэг юм нөгөө Кантын нөгөө мөнхийн их тайван гэдэг шиг тийм зүйлд одоо юу гэдэг идеологт автсан илүү хүмүүсийг одоо боловсралтай ёс суртахуунтай байх хэрэгтэй. Тийм болохоор олон улсын гэрээ конвенцаар энэ бүх харилцааг ингээд зохицуулж явах хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ дээрээс үүдээд энэ либерал интернационализм гэдэг ер нь либерал ардчил гэдэг ерөөхдөө Америкийн бодлого байхгүй да. Тэгээд энэ дээр хүмүүс төөрөөд баруун зүүнээр ойлгохгүй болчиход байгаа байхгүй. Яг нь ер нь юу л байхгүй да. Космополитанизм гэж хэлээд байхгүй. Дэлхийн хүн төрөлхтөн бол нэг хамт олон гэсэн одоо мөрөөдлийн санаа шүү дээ. Тэгээд яг Liberal International гэж одоо ингээд яриад байгаа. Хуучин цагтын нэр чинь Communist International Comintern гэж яригддаг байсан байхгүй юу? Ерөнхийдөө эдгээр чинь үзэл санаа мэдээж ялгаа бий. Түүх цаг үе гадаа контекстууд нь өөр те. Гэхдээ ерөнхийдөө те одоо юу гэдэг нь бүх улс орнуудыг ингэж нэг одоо юу гэхээр дэлхийн дээвэр дор бүгдийг юм тэгш одоо тэгш байлгаад одоо нөгөө бид нар урд нь ярьжлээс Джон Ленноны Imagine дуу шүү дээ хэл хязгаараагүй шашин шүтлгөөгүй үл зүгсаагүй те хувийн өмчөөгүй ямар ерөөсөө юм диваачн газар дээр байгуулна гэсэн тийм утоп үзэл байхгүй да утоп. За тэгээд ингээд нэгэнд хадуурсан ярихад за Герман бол нөө социализмын их орн гэсэн шүү дээ тий. Энэ дэлхийн 1-р 2-р дайнаас өмнө ч дараа нь Германы марксист социалистууд олноороо Америкийн Ivy League-ийн сургуулиудад очисон. Тий. Энэ хүмүүс чи ерөөсөө энэ социализмын үрийг яг тэнд бүр утгаар нь түгээсэн. Мэдээж Америк бол дэлхийн 2-р дайны үе ихэд социал демократ эдийн засгтай болцсон тий. Социализмд эхэлсэн байсан. Энэ дээр нь тэр Германы одоо тэр жинхэнэ философи марксист тэр тийм яг тэд нар чи ингээд зөвхөн Америкч биш Английн эдгээр чи ингээд орж ирж ингээд социализмыг тэнд түгээсэн. Тэгээд тэр нөө 60-аад онд оюутны хөдөлгөөн болж явж байгаа шүү дээ. Социализмыг хүсэмжилсэн тий. Та нар боддоо яг тэр 60-аад оны үед коммунист улсуудад оюутнууд нь хичээлөөний төлөө тэмцэжсэн 56 он 68 онд тий Унгар Чехословак тий тэгэхэд өрөндийн тэр улсууд
коммунизмын улсууд дахь тэр оюутнууд нь коммунизмыг социализмыг хүсэмжилж чагсаж байгаа байхгүй. Эн чинь бол тэр яг сэхэтнүүдийн үзэл санааны л одоо гай гамшиг явж байгаа. Тэгээ одоо Германд бас яг адилхан. Людвиг Эрхард дэлхийн 2 дугаар дайны дараа нэг өвлөн чөлөөний нар бий болгоогүй тэр Германы эдийн засгийн гайхамшиг гүйчиг бүтээг болов шүү дээ. Чөлөө зах зээлийн реформ хийгээгүйсэн бол Германс ихэхгүй байсан. Тэгээ Людвиг Эрхард 60-аад онд болол тэрний дараа 2 нам нь ээлжил засгийн эрхэнд гараад төрийг томруулаад мөнгө хөвлөөл ерөөсө буцаал яг тэр нэг социализм арчилсан социализмынхаа зам руу орж ирж байгаа байхгүй. Яг үнэ. Одоо яг энэтэй холбоотой дараагийн мэдээ жишээлбэл энэ respect diversity гэх те англи мэдээ. Одоо энэ сургуулийнхаа мэдээг ойлоо дараагийн яв. Та ярьчих би. Өчир. За миний бэлдсэн дараагийн мэдээ болохоор энэ энэ New Left-тэй холбоотой энэ соёлын дан гэж ярьсан шүү дээ те. Иймэрхүү мэдээ байна. За энэ Их Британий Hampshire одоо хотын дунд сургуулийн захирлын стоныг ачиргалтай шийдвэр зарим хүмүүсийн дургуг үргэж, зарим хүмүүсийн дэмжлэгийг авч байна. Яасан бэхэр Христийн шашны улаан өндөгний баяр гэж байдаг. Эн чинь бол одоо Христ дахин төрснийг одоо магтаж байгаа тий. Тийм, ер нь бол дахин төрж байгаа тэр чинь 3 дахь хоног дээрээ тий амилж байгаа. Ер нь бол амилж байгаа. Нөө resurrection тий дахин төрж байгаа. Дахин төрөх бишээ. Амьлах incarnation resurrection хоёр ч өөр заа юу. За яг тэр resurrection шүү тий. Үхлээс дахин босч ирж байгаа тэр үйл явдлыг одоо магтаж байгаа баярлж байгаа тийм баяр шүү дээ тий улаан өндөгний баяр. Энийг нь болохоор энэ одоо Hampshire-ийн одоо Norwood гэж дунд сургуулийн захирал нь тэмдэглэхийг нь болиулж чинь парадын үйл ажиллагааг сүрхий тэмдэглэдэг юм байна. Энийг нь болиулсан. Шалтгаан нь яасан бэ гэхээр ойлгомжтой. Бид нар бол мультикультурал тийм diverse нийгмийг бий болгож байгаа. Нэг шашныг ингээд хүндэтгэн үзээд иймэрхүү юм байж болохгүй гэдэг. Иймэрхүү юм. Тэгээд яг уг нь бол энэ сургуулийнхаа албан ёсны хөтөлбөрт бол өөсө бүх шашныг л ингээд тэмдэглэн исламын шашин байдаг юу гэдэг те тэр будда гэсэн байдаг юм байна. Тэгсэн нөхөр болохоор шууд энэ христийн шашныг шууд дорд үзэж байгаа. Тэр нэг юу гэдэг чинь why are you gay гэх тэр YouTube юугаар нэг амар одоолоцсон нэг бичлэг өгдөг чинь Угандагийн билүү нэг гей активист орж ирээд. За. Тэгсэн чинь чи зөвхөн гей активист хүмүүс ч үгүй би хүний эрхийг хамгаалагч гэдэг таахгүй. Тэгсэн чинь үгүй чи LGBTI гэдэг байх гэснээр lesbian те bisexual те transgender gay гэдэг энэ үнүүд өгч жагаад I гэдэг intersectional гэдэг нь H үсэг хаана heterosexual гэж хаана гэдэг орилоод эхэлдэг байхгүй. Яг л тэр байхгүй та юу те. Ягаад хүний эрхийн төлөө тэмцэж байгаа бол ягаад нэр энгийн одоо бид нар шиг хүмүүс тэр дундаас ч хасагдсан байгаа гэж асуу. Энд чи өөрөө тэр цаад идеологийнх нь те тэр гендерийн идеологийнх нь өөрийнх нь логикийн алдааг нь гаргаж ирж байгаа байхгүй те. Нэг хэсэг хүмүүс даваа ирэх олох юм бол нөгөө хэсэг хүмүүс одоо нэг хэсэг хүмүүсийг эргээр ялгарлах юм бол өссөн өсгөө нөгөө хэсэг нь сөргөөр ялгарлагдав. Тийм үү? Тэгэхээр ялгурлал энийг эерэг сөрөг гэж юм байхгүй байхгүй. Энд чинь хүмүүс ингэж гүйгөө. Гэхдээ ер нь за бич харуудыг ялгуурлан гадуурх чинь гэдэг чинь цагаан арснуудад эерэг ялгуурлыг чинь гэсэн үг шүү дээ. Тийм тэр чинь яг хинд очиж байгаасаа болоод эерэг сөргөн тодорхойлж байгаа. Яг гоо зүгээр ялгуурл нэгэнд нь сөргөөр тусаад нэгэнд нь эерэг тусдаг болохоос нэг нь сайн ялгуурл нөгөөх нь муу ялгуурл гэж байхгүй шүү дээ. Яагаад байдیں۔ Үгүй хинд очиж байгаасаа болж таныг одоо та сая өөрөө яг хэлж яагаад тэр ээж үсгч алга болж ийн чинь таныг сөргөөр ялгаруулж ийн гэсэн. Үгүй тийм л дээ. Тэр нь тухайн хүндээ тусгаараа болохоос ер нь нийгмийн гишүүдийг өөр хооронд нь төрөөс ялгуурлах шаардлага байхгүй шүү дээ. Тэрэн дээр бас санал хийж. Тэр үнхээр хэлж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хэсэгт нь сайнаар тусаад нөгөө хэсэгт нь муугаар тусаж байгаа гэдэг нь ойлгомжтой. Эрийгээл нөгөө нэг эерэг сөргөөл зүгээр тэгээд бид нар чинь энэ хүмүүс ч өөрсдөө тэгж энэ хүний эрхийн тэмцэгч чинь дискриминац гэдэг дээр амар ач холбогдол өгдөг үстэй. Дискриминац тэгээ эерэг ялгуурл сүрг ялгуурлах гэд ялгуурлан гадуурхал муухай гэж байгаа мөртөө яг эцэстээ өөрсдийнх нь хийж байгаа нь ялгуурлан гадуурлах байхгүй. Яг үнэ. Тэр утгаар нь хэлж байна. Тэгэхээс би тэд нар ялгуурлал нь одоо би ч юм уу чи ч юм уу хин нэгнийг ялгуурлах хэрэггүй тухай би бол яриаггүй. Тэр утга бол яалтчгүй нөө одоо энэ христийн шашинчнуудыг ялгуулж байгаа хэрэг шүү дээ. Яагаад тэд нар өөрсдөө үндэснийхээ шашныг
дэмж одоо парад хийж те баярлаж болдоггүй. Тэгэд энэ дээр яг ингээд логикоор ороод ирэхэд тэгвэл та нар дараа нь яг Christmas-ыг те зул сарын баярыг ингээд үгүйсгэх юм уу гэсэн иймэрхүү юм ээж гоо. Та нар одоо улаан өндөгний баярыг ингэж байгаа юм бол дараа нь одоо Christmas-ыг яах юм бэ гэж байгаа. Тэгээд нөхдүүд хамгийн инээдтэй нь биш те Refugee Week гэдгийг тэмдэглэнэ гэдэг байгаа байхгүй яг энэ сургууль. Тэр чи одоо дөрвөгчдийн 7 хоногийг тэмдэглэнэ. Энэ Христийн улаан өндөгний баярыг тэмдэглэхгүй гэдэг нь чи одоо энэ хамгийн мангар нь Easter-ийн одоо энэ баярыг канцлингүүтээ respect diversity гэж байгаа байхгүй юу тий. Эднийхээр diversity гэдэг нь юу шүү те. Ерөөсөө энэ цагаан арьснаас бусад бүх юмнууд нь ороод ирж байгаа. Наа чи нео марксист тэр идеологитой холбоотой байхгүй. Наа чи одоо power гэдэг Фукогийн power гэдэг чи одоо нэг юм зөвхөн төрийн эрх мэдлийг яриад байгаа шүү дээ. Нийгмийн ийм систем, нийгмийн харилцаа болгон тодорхой хэмжээний нэг юм power гэж нэг юм байдаг. Жишээлбэл гэр бүлийн харилцаан дотор эрэгтэй хүн дандаа эмэгтэйгээс илүү powerтай байдаг. Илүү эрх мэдэлтэй. Ингээд зүгээр хүмүүс хооронд одоо нийгэм ингээ ярих юм бол цагаан арьстай хүмүүс нь тий илүү privileged, илүү powerтай байдаг харуудаас илүү. Тийм учраас тэр power-ыг илүү их зөнгөрж байгаа хэсэг нь шүү дээ. Ямар нэгэн байдлаар расизм хийгүүл жинхэнэ расизм заяа. Power ахгүй тэр нийгмээс ялгуурлан гадуурхагдсан тэр орхигдсон гэдэг байгаа хүмүүс шүү дээ. Одоо жишээлбэл эмэгтэй хүн эрэгтэй хүнийг үзээ ядах юм бол тэр бол мисандри биш. Тэр бол хүүсээр ялгуурлан гадуурхацууд биш. Хүчгүй. Хар хүн биш дээ. Ч юм уу эсвэл дөрвөгч араб ч юм уу хүн одоо юу гэдэг цагаан арьсны эсрэг арьс өнгөний үзэл харах юм бол энэ бол арьс өнгөний үзэл биш ээ гэдэг. Тэгээ эн чинь яг ингээ үзэгүүд яг үндэ тийм арьс өнгөний үзлэг үгүй хийх үзэл биш байгаа. Чи цагаан арьсны христийн шашинтай өрнөдийн уламжлалт соёл иргэншлийг өвзөн ядах энийг үгүй их тухал үзэл байгаа байхгүй. Өөрөө нэг ёсноор яг расизм, сексизм яг бүгдээрээ мөн шүү дээ. Reverse. Энэ ч одоо жишээлбэл юу гэдэг нь дайн бол их тайван тий их чөлөө бол боорчлол тэгээд юу гэдэг лээ мунхаглал бол ignorance те үл мэдэх мунхаглал бол одоо гой сайхан зүйлээ те. Тэгээ эн чинь зүүнтнүүд чи үгийн утгыг ингэж гажуудуулж өөрчилж ашигладаг гэдэг нь орол анх хэлсэн. Тэгээ энийг new speak гэдэг шүү дээ те. Corruption of language гэж бүр бичсэн байдаг те. Үгийг ялзруулдаг гэдэг те. Хэлийг ялзруулаад концепцийг нүггүй гэж байгаа байхгүй. Тэгээ одоо ч энэ ардчлал гэдэг үг, эрхчлөө гэдэг үг, хүний эрх гэдэг энэ үгүүдийг ингээд бүр анхныхын тэр үзэл баримт концепцийг нь ойлгохгүйгээр зүгээр хоосон үгэнд нь нэг ач холбогдол өгдөг жирийн хүмүүс шүү дээ. Жирийн жоо ийм хүмүүс байгаа шүү дээ. Ийм хүмүүс чинь энэ үгсийг өөрчлөх байдлаар эдний чинь үзэл баримтлалыг нь өөрчлөөд эргүүлээд борчилчдаг юм байна. Эргүүлэл тоталитар нөгөө элдв янзын айхтар эрхчлөөг нь хумдаг, боол олгодог санаагаа хэрэгжүүлж эхэлж байгаа байхгүй. Яг үнэндээ улсдаа олон масс цагаач авахгүй гэж хэлээл расист болдог тий. Тэгээ нөгөө хүмүүс нь расист гэж хэлүүлэхгүй тулд хүссэн үсээгүй ингээд одоо яг энэ яриатай бас уялдуулаад дараагийн мэдэн дээр бол жишээлбэл энэ Английн засгийн газар одоо анти мусульман одоо үзлийг тодорхойлох юм ажлын хэсэг байгуулж байгаа юм чинь тий. Тэгсэн энэ дараагийн мэдээ. Яасан бэ гэхээр одоо энэ хөдөлмөрийн нам засгалж байгаа тий. Хөдөлмөрийн намын томоохон одоо улс төрчдөөс одоо хэрэгжүүлж байгаа нэг арга хэмжээ. Энэ исламофобиатай тэмцэнэ гэж байгаа байхгүй. Энд чинь бол одоо исламын шашнаас айх айдас гэж байгаа шүү дээ. Тэр чинь бол фобиа гэдэг бол бүр ялангуяа иррационал айдас шүү дээ тий. Тэг яг энэ үгээрээ болох нь исламын шашныг одоо шүүмжилсэн хүн болгоныг юм дарж авъя гэсэн цаанаа явж байгаа. Энэ одоо орлогч ерөнхий сайд гэдэг одоо хүүхэн байгаа шүү дээ. Angela Rayner гэдэг хөдөлмөрийн намын тэр чинь бол шууд хэлж байгаа. Бүр хит удаагийн муслимууд бол Британий нэг хэсэг мөө бүр түүхэндээ бол ингээд зөндөө бүр түүхэн цаг хугацаанд зөвхөн сүүлийн 100 жил ч бицаа юу. Өмнөх үеийн тэр түүх мөх ярангуутаа бид нар бараг энэ исламчууд исламын шашинтууд муслимууд бол бараг улс бишээ гэсэн тиймэрхүү юм яриад байгаа байхгүй. Тэгээ одоо Англид хэрэгжиж байгаа томоохон ажлууд нь нэг нь болохоор моск исламын сүм эдэг маш олноор нь барьж байна. Тэнгүүтээ энэ христийн шашныхаа сүмийг бол юусоо гээд ялзраад тэгээд нураад гээд орхих гээд байхгүй тийм. Зарим христийн сүмүүдийг моск болгож хоригж байгаа угаасаа.
Наа чи угаасаа л энэ космополитантай энэ глобалист интернационалчтай гол санаа штэ. Одоо ч л ингээл харж хагаад наа чин бүхэл төвшөнд явж байгаа. Германы дээд чүгээс герман хүн гэж байхгүй. Германы паспорттай л герман гэсэн тийм шийдвэр гарсан штэ. Тэгээ сая нэг Монголд нэг ийм ирсэн биз энэ үнэн худлааг нь би мэдгүй амар жаргал нь штэ. Ерөнхий сайдээс амар жаргалыг Монгол үндэстэн гэж байх шаардлагагүй Монгол улс гэж бол байж болно гэсэн гэд тэр худлаад мэдээл гүтгэлэг юм шиг үлээ. Гэхдээ яг ийм үзэл бодолтой герман улс гэж байх ёстой. Герман үндэстэн герман соёл гэж байх ёсгүй. Энэ дурын хүн ирж одоо юу гэдгийг тааваараа таралцж болно гэсэн санааг илэрхийлдэг тийм улс төрийн хүчин чи өнөөдөр өрнөд тийм идеологи хүч авчаад байгаа байхгүй юу? Ирландд яг наад санаагч нь бас нэг хэсэг бүлэг хүмүүс яг би нэг ярилцлага сонссон ярьж илээ. Нэг Африк Ирландд нэг цагаачилж ирсэн нэг хар нөхөр юм шиг байгаа. Бүр үнсэн хар заяа. Тэр нөхөр шууд хэлж илээ. Гэхдээ үний юм чи тийм л байгаа юм чи. Ирланд хүн гэж байхгүй, биологically тийм Ирланд хүн гэж байхгүй гэдэг байхгүй. Сая Гиген Патрикийн өдөр гэж болоо шүү дээ. Энэ чинь бол Ирландын бол үндэснийх нь баяр, Кристийн шашны бас мөн баяр тий. Гиген Патрик гэхээр тэр баярын өдрөөр ингээд Ирландчууд нь ингээд замаараа ингээд игнэж агссан байгаа юм л та. Тэрэн дээр нь баах нэг харууд өөрсдийнхөө баг үндэсний дуу хийгээд дуугдуулаа бүжиглээд байгаа нэг Африкийн бүжиг нэг алиал юмнууд байдэн шүү дээ тий. Бүр яг тэрийг нэг хүмүүс яг Ирландууд нь цагаан ярьстай Ирландууд нь мөр хаад гайхацсан байгаа байхгүй. Тэгээ яг энэ асуудалтай холбоотой сая нөгөө Ирландын нөгөө MMA холимогдлооны од Conor McGregor тэр чин цагаан ордонд Трамптай уулзаал одоо ерөнхийлөгчийн сонгуульд үзэн гэсэн юм яриад яваад байгаа байхгүй. Ирланд улс бол Ирландчуудын шүү гэд. Тэгэхгүй бол одоо эн чинь Conor McGregor бол зөв яг реакц болж байгаа байхгүй. Чи баахан харууд арабууд өөр юу гэдгийг ирчингүүтээ Ирланд үндэстэн гэж байхгүй гингүүтээ юу яриад байгаа юм бэ? Харин энэ одоо яг энэ дээр жишээлбэл улс төрийн талаас нь түрүүн Найжил Фараж өөрөө хэлсэн шүү дээ. Ер нь явж ирж нөгөө сонгуульд энэ чи хэрэгтэй биш үү? Харин тийм. Тэгээ одоо саяны мэдээтэйгээ холбогдуулаад ярихад энэ исламофобиагийн энэ хууль чинь биш тий. Яг үүндээ энэ blasphemy гэдэг одоо ингэ бурхныг шүүмжилж болохгүй гэдэг хууль болоод хувирчлаа штий. Доромжилж болохгүй тий. Ер нь шүүмжилж одоо энэ Тайландд нэг хааныгаа нэг доромжилж болдоггүй хууль элдвэр хэлж болдоггүй хууль үүдэн штий. Яг наа чин яг Их Британд тийм л имийг авчин хүмүүсийн үг хэлэх хэрэгчлээ үгүй болно. Яг энэ хууль хэрэгжснэ гэх. Одоо энэ англич ер нь 20 дугаар зууны үеэс нэг кино элдв инэдмийн кинон дээр одоо Monty Python энэ чинь бол Христийн шашныг бол нилээн одоо юу гутаах нь хайшин зарим хүмүүс нь гутаах гэж ойлгож байгаа. Шоглож байгаа шээ тий. Monty Python-аас ахуулаад одоо энэ хууль ороод ирчихээр Христийн шашныг бол хүснээрээ яачч болно. Исламын шашныг бол зөвхөн яач чадахгүй гэсэн. Одоо энэ Рамадан сар исламын шашинтай холбогдоод явж байгаа 3 сарын 30-нд дуусна. Одоо хэд хоногийн дараа одоо Германы хотуудад, Английн хотуудад биш тий. Христийн сүм нийтийн урд нөхдүүд залбирал мөрөглөө үгээ дуугаад болоод байгаа байхгүй. Тэднэрт уг нь бол ингээд тусдаа моск гаргаад өгч байгаа шүү дээ исламын сүм нийт. Тэгэхгүй тэд нар бүр албаар хин эзэн гэдгийг мэдүүлэх, шинэ эзэн гэдгийг мэдүүлэх гээд байгаа юм шиг тий. Яг тэр Христийн сүм нийтийн урд олон нийтийн газар мөрөглөө игээд дуугаад тэгээ аллах акбар гэдэг солиороод үйж байгаа юм. Энэ харин яг наадтай ч холбоотой дараагийн мэдээлэл дээр угаасаа энэ Английн хөл бөмбөгийн холбооноос бас нэг юм мэдээлэл маягийн юм гаргасан дээ. Энэ бас нэг Рамадан сартай холбоотой. Яг эн чинь бол за Английн хөл бөмбөгийг сонирхдаг хүмүүс бол Монголд бол маш олон байгаа. Премьер лиг үздэг хүмүүс. За өмнө одоо Премьер лигт бол зөндөө олон муслим тамирчид бол тоглож исэн. Одоо ч тоглож байгаа. За өмнө нь яадаг байсан бэхээр Рамадан сарын үеэр тоглож байгаа тоглогчид нь нөгөө фаст биш үү нөгөө мацаг барьдаг шүү дээ. Нар мантахаас нар жарах хүртэл тэгэхдээ яг тоглолтынхоо дундуур өөрөөсөө ингээ ус уучдаг байсан байхгүй. Яг ингээ нэг бөмбөг хажуугын шугамаар гарах нэг сет пистэй хөдөлгөөгийн бөмбөгийн үеэр өөрөөсөө зохицуулж нэг 30 секундыг ашиглаад ч юм уу тий. Одоо болохоор бүр яг Английн хөл бөмбөгийн холбооноос тоглолтыг бүр албан ёсоор зогсоож жагаад энэ муслим тамирчдад бүр цаг гаргаж өгөө та нар наадна мацгаа ингээд болиулах хугацаа гаргаж өгч байгаа юм. Тэр чи одоо нэг шашинд бол хитрхи их privilege даван их өгж шít. Энэ тэгээд юу юм уу? Одоо Рамадан сар чинь нэлээд удаан олон хоног үргэлжлэн шүү дээ. Тэгэхээр
тоглолтууд явж байгаа үед хаашаа яг тэр тоглож байгаа 90 минут дунд нь цаг гаргаж өгөх гээд байгаа юм уу? Эсвэл бүр нийт ингээд лигийн тоглолт дунд дахиад завсралга авах гээд байгаа юм. Яг тоглож явах үед нь яг тоглолтыг бүтэн урд нь бол бүтэн зогсдгүй байсан. Тухайн тамирчин өөрөө л тэр тухайн мөчийг ашиглаад ус удчихдаг байсан байхгүй юу? Одоо жишээ нь Арсеналын Кола Дүрэн энэ гэсэн тамирчин байгаа штэ тэр чинь 20 жилийн өмнөх юм ярьж байна би. Яг ингээд нааг үзэж хахад яг ингээд өөрөө өөрсдөө аргалцдаг байсан байхгүй юу? Яг нэг завсарлагаараа хаалгач тоглолтод бөмбөгийг оролцуулах ч юм уу тий. Одоо болохоор бүр ингээд тоглолтыг зогсоож жагаад тодорхой минут ингээд олгож жагаад бусад бүх тамирчдыг ингээд зогсоож жагаад муслимуудад ийм цаг гаргаж өгч байгаа. Тэгээ одоо яг 90 минут чинь за 45-45-оор хуваагдана. Тэгэхээр 45 минутын одоо нэмэлт цаг гэдэг юм гэсэн үг. Шүүгч нөө injury time гэж байгаа шүү дээ тий. Тодорхой хугацаа сонгодог. Тэрэн дээр нь нэмэгдэж явна. Түүнээс тоглолтын дундуур бол биш тий. Тоглолтын харин зогсоож байгаа гэдэг. Тэгэхээр тэр 45 минут ч нь бол жишээлбэл зогсохгүй шууд үргэлжлэх хэрэгтэй шүү. Энэ дээр ч харин injury time тавьж өгөх гээд шнэ. Ямар амар юм. Харин injury time дээр нэг тоглолт нэг эхний үед дуусахад нэг 2-3 минут зогсоод шүү дээ. Ихтэй бол тий. Тэр нь л бодвол нэмэгд. Эн чинь бол нөө FA Cup-ын тоглолтууд дээр одоо ингээд явж байгаа хгүй жишээлбэл эн чинь бүр энэ жилээс ч эхлэегүй. Шинэ хөл бөмбөг биш боллоо үе. Харин одоо та нар үзээрэй одоо энэ Premier Sports суугаар FA Cup-ын тоглолтууд явж байгаа. За юу. Одоо энэ хагасаа бүтээсэн тоглолт явна. Тэр үеэр нь үзээрэй. Тэгэхээр яг энэ бидний ярьсан юм ажиглагдах байхаа. Яг бол 3 сарын 30-нд Рамадан дуусна. Тэрнээс өмнө энэ хагасаа тоглолтууд явна. Хэрвээ тэнд нэг тоглогч нь муслим яг тоглож явах юм бол талбай дээр тоглож байгаа 22 тоглогч нэг байх юм бол тэр тоглолт зогсноо. Тэгвэл юу юм уу? Заавал тэр муслим тоглогчид зориул зогсоох гэдэг байна уу? Эсвэл тэр муслим тоглогч өөрөө хүсэхгүй байвал тэрийг тэр нь заавал зогсоож байгаа. Өөрөө хүсэхгүй байгаад байх юм байхгүй. Тэр чинь бүр ингээд институцаараа явж байгаа зүйл байхгүй. Одоо Black Covid-ийн үеэр 20 онд Black Lives Matter гэсэн юмнууд хөдөлгөөн явсан шүү дээ, тий. Тэгэхээр чинь бүх тоглогчийг баг хүчээр ингээд өвдөг дээр нь бохирож байгаа гарыг нүргүүлсэн байхгүй юу? Яг тэрнтэй адилхан үйл явдал. За энэ multiculturalism ч гэдэг юм уу, за энэ respect diversity ч гэдэг юм уу, энэ юу утгаалдлаа. Наад diversity гэдэг чинь бас уг нь юм утгатай ч байгаагүй шүү дээ. Inclusion гэдэг л тий. Тэр чи одоо нэг юм олон янзын ургалч юм үзэл санаал нийгэм даяар байх хэвээр тий. Олон янзын үзэл санаанууд өөр хоорондоо өрсөлдөж явах хэвээр гэсэн л утга санаа байна шүү дээ. Одоо нэг арчлалын одоо юу гэдэг вэ? Одоо юу гэж хэлээд идэг лээ? Одоо олон ургалч үзлээ чинь англиар тэр чи үгтгэлээ. Тэр чи одоо diversity of opinion. Diversity of opinion гэдэг чи хүмүүс хоорондоо үзэл санаа байхгүй. Арчлалын олон уралч үздэг улс төрөв дараа өөр нэртэй байна. Гадаад бүр толгой цахим байж байгаа байхгүй болцсон. Тэгээ энтэй л ижилхэн санаахгүй олон хүмүүс бие бинийгаа ингээд хоорондоо зэрэгцээд ингээ амьдраад бие бинийхээ ингээ амьдралаар амьдраа явчихдаг байдаг гэсэн чинь одоо ч ерөөсө хүчсэн кодыг тэгж хилдэг гэж ойлгоод байгаа байхгүй. Бүх юмд кодтой нэг чинь тэр ялгуулсан гадуурх шүү дээ. Одоо ч хэлбэл манай Монголын парламентэд тэгэхэд шүү дээ. Хүүсийн код байж байгаа шүү дээ. Гэтэл яг үүндээ эн чинь ингээ харах юм бол юу гэдэг манай парламент чи аль нэг хүүс давмгай байх ёстой ч гэдэг эсвэл яг нэг хууль дээдлэх зарчмын үүднээс нэг үүсэх юм бол аль нэг эрэгтэй хүн манай парламентыг эзэглэх ёстой гэсэн тийм юм бол байхгүй байхгүй юу? Ямар ч хүүсийн хүн тэнд ингээ өрсөлдөх чадвараараа ороод сонгогчдоо очоод ингээ сонгогдож чадах юм бол гараад ирдэг те. Тийм л юм хэлээд байгаа. Энэ одоо 90 эрэгтэй байж болно. 90 эрэгтэй байж болно те. Үнэхээр өрсөлдөд гарч ирж байгаа бол хамаагүй шүү дээ. Өрсөлдөөнөр одоо юу гэдэг тэр өрсөлдөөнөө тодорхойлогдох хэрэгтэй гэдэг. Гэтэл одоо ч ингээд жишээлбэл ингэж хэлж байна. Манай эмэгтэйчүүд чинь тэгэхээр сонгогчд сонгохгүй байж шүү дээ гэдэг юм. Тэгээд сонгогчд сонгохгүй байгаа хүнийг төрд оруулна гэдэг чинь арчлалын эсрэг юм биш үү? Хүчээр үү те. Яг хүүсэнд нь яг анхаарал хандуулаад сонгохгүй байгаа юм уу? Эсвэл тэр эмэгтэй гэсэн хүүсийг одоо барьж яриад байгаа улс төрч өөрөө сонгогдох чадваргүй байгаа юм уу гэдэг тусдаа асуудал гарч ирнэ. Одоо ч бол Монголд эмэгтэйчүүд өрсөлдөх чадваргүй гэж би хэлэхгүй. Монголд компани ч юм уу те том бизнесийн өрөөнд ч юм уу амар мундаг CEO эмэгтэйчүүд байна. Бизнесийн дундад шатанд жижиг дунд бизнес ч гэсэн аваа явж байгаа маш олон эмэгтэйчүүд. За эрдэм мэдлэгийн салбараар ч ялгаа. Гэтэл улс төрд амбицаа илэрхийлж байгаа энэ улс төрийн намуудад байгаа эмэгтэйчүүд эдгээр ер нь жоохон өрсөлдөх чадваргүй юу?
Ер нь та нар ингээ анзаарвал зөвхөн эмэгтэйчүүд хөөхтүүд гэсэн сэдв ярьдаг. Энэ яг улс орны бодлогын хэмжээний асуудал ярихгүй дандаа юм нийгмийн чанартай энэ төр гэсэн юм ярьж байдаг. Бүр өөртөөгөө бүр эмэгтэй хүн бол аяг өрсөлдөх чадваргүй зөвхөн эмэгтэйчүүд хөөхтүүдийн ийм социалист халамж ярьж байдаг л хүмүүс гэсэн ойлголтыг эдгээр хүмүүст өгдөг хүмүүс эдгээр биш үү? Би бол хувьдаа Монголын урс төрч эмэгтэйчүүд Монгол эмэгтэйчүүдийн төр төрхийг одоо нүүр царайгтэй үнэндээ гутаадаг гэж бол хэлмээр байна те. Би бас санал нийлнэ. Яг тэгэхээр ер нь бол энэ юу гэдэг энэ одоо байгаа салбарууд дээр чинь эрүүл мэнд боловсрол гэж ярих чинь ер нь дийлэнх эмэгтэйчүүд. За дээр нь энэ офисын одоо ажилтнуудыг харахад бас дийлэнх эмэгтэйчүүд. Ялангуяа тэр дунд түвшний менежерүүд за бүр цайнууд нь ч байна. За санхүү манхүүг ярих юм бол ер нь л эмэгтэйчүүд. Тэгсэн мөртлөө улс төр дээр болохоор эмэгтэйчүүдийн квотыг тогтоож байгаа тийм. Уг нь бол нөгөө ардчлалын зарчмаараа бол Монголын хүн амын эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо харьцуулж үзэхэрч 51-49 баг 50 шахуу уг нь тэнцүү байхгүй. Ингэсэн хуулийн дээр шүү дээ, сонгуулийн хуулийн дээр эрэгтэй эмэгтэй гэсэн биш олон хүүсийн гэсэн код тогтоосон байл шүү. Өчтөр би зургатаар натгаж сонссон. Олон хүүсийн тий. Одоо нөгөө юм ч орж ирж штэ. Одоо нөгөө новшин нөгөө заавал эрэгтэй эмэгтэй гэсэн үг биш гэсэн шүү. Нөгөө non binary гэдэг нь орж ирж байгаа тийм солиотой хүүсэнд баригдахгүй гэсэн юмнууд. Энэ их хөгийн юм байли. Энэ нөгөө хүүсийн квот мод ч гэдэг юм уу. Одоо энэ яг одоо өрөндөд явж байгаа энэ зүүнийн үзэл баримтлалуудыг одоо авч хуулах юм бол олон улсын байгууллагаас тэр намуудад айгүй их мөнгө өгдөг байгаа байхгүй. Тэнгүүт энэ нөгөө баруун зүүнээ ялахгүй болцсон нөгөө либерал арчид эсвэл тэр амар тийм интернационал ийм үзэлтэй байгаад байгаа шалтгаан нь өөрөө бас нэг тал нь энэ баг. Тэгэд эн чинь ийм ус үндэстэн тусгаар одоо те нэг үндэстэн зөнхөрсөн ус буюу үндэстний төр тус nation state-ийн эсрэг бодлого явагдаад байгаа байхгүй юу. Тэгэд эний чи одоо манай бид нар чи ингээд яг нөгөө үндэс угсаа те язгуураасаа таслагдсан хүмүүст социализмын үед бидний чи аль хэзээний таслаад хамаг одоо уламжлалаас нь хагацуулчихсан. Бид нар чи одоо уламжлааж мэдэхгүй нэг модернчсэн ч юм байхгүй нэг ийм хаана нөгөө их түүхээ мэдэхгүй бол ой төрсэн сармагчин гэдэг шиг ой төрсэн сармагчингууд орсон хүмүүс шүү дээ монголчууд ч. Тэгээд энэ дээр нь ялангуяа төрийн бодлого тодорхойлж байгаа хүмүүс жишээлбэл би Монгол улсын ерөнхий сайдыг Монгол улсынхаа түүхийг нэг удаа уншаад үзсэн гэдэг итгэхгүй. Тэр хүн бол юу ямар ч ном уншаагүй. Харин ер нь тэгээ ингээ харж байгууд ийм хүмүүст чи ингээ мөнгө өгөөд авилгадаад ийм урс төрчдийг авилгадаад манай нийгмийн үнэтэй үндсэн тулгуур болсон тэр институтцүүд нь шүү дээ. Гэр бүл норм, ёс заншил, зах зээл, иргэний нийгэм гэдэг ч юм. Ийм чих ганцхан баруунд байдаг ш Монголд ч гэсэн урд нь байсан юм. Энийг одоо ингээд аяндаа бий болсон spontaneous ордеруудыг үггүй хийгээд институт, нийгмийн институт гэж юу хэлдэм бэхээр зөвхөн төрийн байгууллага. Зөвхөн төр, зөвхөн татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг юм нийгмийн инженерчлэлийн улс төрийн намч гэдэг юм уу ийм байгууллагууд өөрсдөө институт гэж үздэг байгаа байхгүй. Ямар нэгэн тийм социологи дээр Монголд хөгжсөн юм ерөөсөй байхгүй. Уламжлал дээр ямар ачаал бүтэлтэй энэ хүн хоорондын харилцааг зөвхөн хуулиар зохицуулах юм уу эсвэл өөр янзын нормууд байх хэрэгтэй юм уу? Энэний ач холбогдлыг судалдаг, энэний тэр цаад философиг ойлгодог хүмүүс ерөөсөй Монголд байхгүй болсон. Энэ дээр нь тулгуурлаад энэ жижиг буураа улсуудыг те бид нар шиг ийм том гүрнүүдийн хохирогч болоод ирсэн улсуудыг улам бүр сүрүүлэх бодог тэр өрнөдөөс. За тэгээд энэ хажууд байгаа улс орнууд тэрэн дээр юу ч хэлэхгүй хоёр том гурван монголчууд тэр дундаа тэгээд бүгдээрээ сүрнүү их хүнсээ мэдгээ ойлнө угсаагарлаа мэдгээ ойлнө бүгдээрээ тэгшвэдл майдалтай хэрэгчлөөд гой үгэнд ингээ хуурдагдаад хамаг институтуудаа үгүй хийгээд дуусах хүлээг баярлаа сууж байгаа. Тэр манайх шиг ялангуяа жижиг улстай өөрсдөө хамгаалыг бол гадаадын хуулийг үг өсөггүй те ерөөсөө шууд сохроор юм хуулбардаг юм болохгүй бид нар сүрл руугаа явна нэрэ. Тэгээ энэ бол яг үнэн те сая түрүүн оргилах хэлсэн Монгол бол залуучуудын орн гэдэг. Тэгээ залуучууд ийм новшин вог үзэлтэй зүүнний үзэлтэй болоод энэ өрөндийн нөлөөгөөр те үзэж харж байгаа юмнууд энэ институцийн нөлөө шүү дээ боловсролын байгууллагууд. Ер нь бол Орос хятадын яг үзэл санааны нөлөө өгöd байх юм байхгүй шүү дээ. За Оросыг дэмждэг хэсэг хүмүүс нь бол яг хөө тэр зөвлөлтийнхөө үеийн пропагандагаас салж амжаагүй зөвлөлт Орос хоёрыг яг нэг гэж боддог тий. Хятадын нөлөөсөд байх юм яг Монголд яг үзэл санааны юм ярьж шүү. Нэг сүртэй бол байхгүй. Хамгийн том нөлөө бол Монголд өрөндөөс орж ирж байна. Хамгийн том жишээ нь 24-ний Олимпич
новшийн нээлттэй боллоо шүү дээ тий. Бүр асар заваан бүдүүлэг тий. Тэгэхэд яг тэрийг орчин үеийн шинэ содон гэсэн тий гэсэн имижээр тэрийг дэмжиж байгаа хүмүүс маш олон болсныг одоо Монголын тэр нэг сошиал медиас бүгдээрээ л харлаа шүү дээ. Одоо ингээл те нэг амар те Францад болж штэ. Францын айдентитиг илэрхийлэхдээ тийм одоо олимпийн нээлт хийгдэнэ гэж одоо харж ирсэн чинь түүхээ үзүүлж байгаа нэртэйгээр нөгөө хатан хааныхаа толгойг тасцвчж байгаа эдрийг гой олж харгаад байгаа байхгүй. Тэр чинь бол одоо харин тий Францын түүхэнд асар том эмгэнэл шүү дээ. Тэр эмгэнэлийг зугаа цэнгээ найраглал тэгэл ингээл те хүсээ мэдэхгүй болсон те эмгтэй хунтнуурын те одоо эмгтэй хүний одоо бүжгийн хөдөлгөөнийг хар арьстай эрэгтэй хүн эмгтэй балеринагийн хувцс өмссөн бүжиглэлтэй тэр сүрчийн зоог гэдэг христийн тэр одоо өрнөдийн иргэншил Ромоос ихтэй тэр өрнөдийн иргэншлийн гол тулгуурласан христийн шашны тэр сүрчийн зоог гэдэг Леонардо да Винчигийн зураг дээр христийг яаж донжилж байгаа LGBT хүмүүсээр тойруулсан суулгацсан те. Тэр дунд нэг хүүхэд педофил сурталчлаа те. Энэ бол ерөөсөө их орон үндэс угсаа те. Ерөөсөө тэр нөгөө элдв янзын байгалийн natural эрэмбтэй ийм бүх юмыг үгүй хийгээд тэгшвэд те. Ерөөсөө ертөнцийг те бүх эмх замбрааг нь үгүй хийчихсэн юм сэтгэл зүйн асуудалтай хүмүүсийн бодлого чинь улс төрийн бодлого одоо хэрэгжиж эхэлчихэж байгаа. Одоо өөрөөр хэлбэл расист те. Одоо ч би цагаан арьстай ийм олон янзын расизмын эсрэг тэмцэгч зүүнтэн гэдэг хүмүүс ингээ ажиллаад хаад хөвчлэн өөрөө үзээ яддаг маягийн те. Өөрийнх нь дутуу ингээ байг мэдэрч яадаг ийм хүмүүс байдаг ч юм уу. Энийг юм сэтгэл зүйн шалтгаанаар хүртэл тайлбарлагдсан тийм юмнууд байдаг те. Ямар ч л гэсэн self racist буюу өөрийгөө үзэн яддаг хүмүүсийн тэр үзэл санаа Монголд түгээд байгаа байхгүй юу? Өөрийгөө үзэн ядна гэдэг чинь юу вэ? Өөрийгөө сүрүүлнэ гэсэн шүү дээ. Self racism, self hate гэдэг чинь self destruction талж дуусна шүү дээ. Тийм одоо энэ зүүнний үзлийн хамгийн том түгээг чинь энэ цагаан анштай зүүтнүүд шүү дээ. Энэ цөөнхч биш яг үнэндээ. Цөөнхий чинь хин эдэр оруулж өгөөд нөө масаар нь оруулж ирээд даван ирэх өгөөд байгаа. Тэр чинь цагаан анштай зүүнний үзэлтнүүд шүү дээ. Тийм хамгийн том аюул нь тэд нар гол нь тэдрийг манай монголчууд дуурайгаад их сайхан байдлаар одоо Snow White биш үү тийм зүүнний үзлийн бас том илэрхийл болоод бодолтой цасан цагаанд яхаараа Латин Америк бор арьстай үгэн тоглуулж байгаа юм бэ. Ой наа чинь ерөөсөө ийм үйл явдал нь ийм болцсон байлаа. Нэг Америкийн нэг консерватив тэгээд хуучин ч ингээд цасан цагааны чинь те ингээд үйл явдлыг ингээд үзэх юм бол символизм мэдэр ерөөсөө ирэх power struggle эдрийг эрх мэдлийн төлөөх тэмцэлтэй одоо нэг ийм цасан цагаан чинь хааны гүнж штэ гүнж тэгээд ээж нь нас орчдөг байхгүй тэгээд хаан дахиад нэг ихнэр авдаг штэ тэгээд хаан удахгүй өөрөө нас орчдөг байхгүй тэгээд хууль ёсны гүнж нь цасан цагаан хааны шинээр авсан хатан хаан болчдөг байхгүй хуурамч хатан хаан ирээдүйд хууль ёсны гүнжийг одоо юу гэх юм гарч ирээд өөрийнх нь эрх мэдэл аюур занал хийлд очруулах вэ гэдгээс сэрэмжлэх гэж оролдож байгаа үйл явдал гэхгүй тэр чинь. Өөрөс төрийн легитимиг тэр нөгөө төр өрж байгаа хүмүүс ямар сэтгэл зүрхтэй байх ёстой гэдэг юм гэгээлгэр дүрссэн те. Гисэн чинь сая тэгээд юу орж байгаа юм гэсэн чинь цасан цагааныг алчдаг гэсэн чинь хаан хүү гарч ирээд те хаан хүү гарч ирээд хаан хүүгийн тусламжтайгаар буцаж амьлаад хаан ширээгээ буцаж авч ийн гэдэг чинь эмэгтэй хүний амьдралд ч гэдэг юм те эрэгтэй хүн чухал гэдэг амар илэрхийлсэн те дээрээс нь бас эрэгтэй хүний амьдралд ч гэсэн эмэгтэй хүн чухал гэдэг ингээд энэ чинь харилцан шүтэлцээд нь штэ тэрнийг л илэрхийлсэн санаатай байхгүй тэр өхөөд амьлдаг гэдэг нь Кристиан те resurrection домог символизмтай холбоотой гэдэг юм. Гэтэ энийг юу болгоод төвөргсөн бэ гэсэн чинь нэг латино цасан цагаан гэдэг нэртэй нэг хүүхэн байжгаад нэг зүүнтэн гудамжны жоохон нэг ийм зүүнтэн бослогын гудамжны юу нь бол гудамжны нэг ийм хаанхын хүү биш зөө хаанхын хин гэдэг нь мэддэхгүй их хүнцгүй язгуургүй нэг нөхөртөө нийлээд тэгээд цагаан арьстай фашист цагаан арьстай л бол фашист гэсэн үг те ийм хатан хааны эсрэг бослог гаргаж байгаа зүүнчцэндээ зүүнний одоо энэ орчин үеийн ертөнцийг үзэх үзлээр тайлбарлаж өрнөдийн соёлыг ингэж гуйвж тайлбарлаж байгаа олгоо төвөргцэн байхгүй. Тэгэд
IMDb дээр 1.7 илүү 1.2 ч илүү тэм үнэлгээтэй. Тэгээ наадах чи хүмүүс үзэхгүй. Тэгээ наа чи 250 гаруй сая $1 төсөлтөд бүтсэн гэж байгаа байхгүй. Эхний 7 хоногт 10 орчим сая доллар болсон. Ингэсэн гэж. Уналтанд орцсон. 250-аас 270 сая доллараар бүтсэн. Гэхдээ кино ч бол зарлага нөө break even ихтэй зарлага нөхдөл ер нь 2-оос 3 үржүүлдэг. Ер нь бол 700 саяыг олж иж зардал амаа дөнгөж барина гэдэг байгаа байхгүй. Тэгээд эхний 7 хоногт 43 сая доллар олсон байна гэв. Эн чинь бол яагаад зарлага нөх одоо дүн биш те Walt Disney биш те энэ цасан цагаантай хайртай байсан. Яагаад хамгийн ихний бүтээл нь хамгийн өндөр ашигтай байсан. Энийг бүр хайрладаг байсан. Тэгээ би нэг ярилцлага уншсан. Walt Disney-тэй хамтарч ажиллаж исэн нэг энэ Disney компани том удирдлагын хүүхэд нь ярьж байгаа байхгүй. Манай аав Walt Disney хоёр одоо булшин дээрээ өстө холбирч байгаа. Ясан өндөрлж байгаа монголоор бол тий. Ийм яах гэж хийж байгаа юм бэ гэж байгаа. Тэгээд доромжлоод идэв шүү дээ. Тэр гол дүр тоглосон нэг латино хүүхэн чи хуучны засан цагаан биш дээ. Snow White анхны нэг хүүхэлтэй хөвлөр шүү дээ. Тэрнийг доромжлоод амар тэнэг минэг гэж доромжлоод байгаа байхгүй. Тий. Sexism гэдэг тэр үлгэр эн чинь эрт цагаан хүмүүсийн сэтгэлээр засан Snow White чинь грими ах トゥ грими үлгэрүүдийн гэсэн байхгүй. Тэргүй тэр чин цуглуулсан те одоо эмхтгсэн хүмүүс нь грим болохоос ш Европын эрт цагийн үлгэрүүд байхгүй. Гэтэл энийг өнөөгийн хүний эрхийн мэдрэмжээр тайлбарлах юм гинэ. Тэгж үзэнгүүтээ энэ бол муухай гэж байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө тэнэг хүмүүсийн үйлдэл эндээс ил тарагдаж байгаа байхгүй. Тэгэд ингээд одоо сүүлийн үед бид нар ингээд харж байгаа Netflix-ээр ч гэдэг юм уу та нар ингээд харуул манай залуучууд юм ч гэдэг юм уу те бүх энэ соёл бүх энэ юмнууд чинь entertainment-аар дамжуулаад заяа сургууль соёлтэй боловсролын байгуул. За тэгээд төрийн бодлогч туу бүхэл шатанд нь те биологийн хүүс гэж байхгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар одоо ингэж байг ийм сурталгуулгаар нүдсээр хагаад хүмүүсийн дунд энэ confusion-ыг амар их бий болгож байгаа. Яг үнэ. Тэгээ энэний зөрчил, энэний муу үр дагавар одоо яг илэрч гарч ирж байгаа. Дүнг зах цух нь одоо гарч ирж байгаа. Тий энэ чинь бол хойд Герман, умард Германы одоо хаант улсын тиймэрхүү үлгэр штэ тийм гаралтай ах トゥ грим өөрсдөө юм хитгээд чи нөө ардын аман үлгэр гэдэг шиг тэрийг ингээд бэлчмэлд оруулсан хэлбэр яг хуу тэрийг нь бол мэдээж Walt Disney хийхдээ бол баг зэрэг өөрчилсөн илүү харгас байсан штэ өмнөх дүү яг ардын аман цаг бол реалист тийм яг тухайн цаг үеэ харуулсан тиймэрхүү байсан тэрийг нь бол яг Walt Disney бол өөрийнхөө цаг үед арай нэг зөөлчилсөн Pinocchio ч гэсэн тийм ер нь тийм баг нөхдөө сая Walt Disney сая энэ 25 оны цасан цагаан дуусч байхдаа болохоор баахан араб Аз тийм хүмүүсийг нөгөө юу жирийн ард болгоод харуулсан тийм байлээ. Тэр чинь одоо бодолт 16 дугаар зууны Германд үсэн балан цагных нь нийгрүүд Азууд арабууд байж байгаа юм тийм түүх мүү гэж арчиж штэ. Тэгээд одоо тэр Pinocchio гэдэг бас байгаа штэ. Pinocchio та нар бас шүүмжилж би бас консервативуудын байр суурийг бас сонсч тэгж ирж Pinocchio бол үнэн шудрагтай өөрөөсөө урахгүй бусны төлөө сэтгэл гаргаж өөрийгөө золиослоод тэгж чадсныхан хүчин жинхэнэ хүүхэд болох шагналыг авдаг гэж байгаа байхгүй. Тэгсэн сая шинээр гарсан Pinocchio гэдэг Disney-гийн өдөрт ямар ч тийм утга агуулга сургамж үлгэрээр дамжуулж хүүхдэд амьдралын утга учиртай meaning гэдэг юмыг ойлгуулдаг тэр юмд байхгүй активизм болцсон байна гэдэг байгаа байхгүй. Тэгээ одоо яг энэ ер нь бол дэлхийд дээр яг ийм соёлын дайн ер нь явж байна. Тэгээд баруун зүүн гэдгээр хуваагдаад тэгээд энэ Хавьер Милеч гэдэг юм уу Трампын хийж байгаа юм бол энэ дэр маш том бодиттой хөв нэмэр оруулж байна. За түрүүн одоо яриагаа эхлэхэд ярьсан энэ боловсролын яамыг татан буулгаж байгаа нэг том шалтгаан чинь соёлын дайны үргэлжлэл багхгүй. Өөрөөр хэлбэл боловсролын яам байхаар төрийн одоо public education-ээр дамжуулаад тэр дөнгөж саяны ярьсан тэр Pinocchio ч гэдэг юм уу засан цагаан ч гэдэг юм уу эний чинь 6-7 настай хүүхдүүдэд нөгөө хүүсгүй болгож хаяад дээр нь тэр үндсэн санааг нь өөрчлөөд орчин үеийн одоо энэ зүүнний одоо өөрсдийн тулгаж байгаа үзэл бодолдоо наагаад тэгээ хамгийн аимшигтай тэр хүүсийг 70 хүүс 80 хүүс гэж зарлаад за дээрээс нь тэр дунд сургуулиуд нь жишээлбэл тэр 10 жилийн одоо 14-5 нас хүрсэн л бол тий төрийн зарлаар одоо тэр нөгөө puberty block янз янзын одоо дааврын юм хийлгэнээс үл тэр хөх мөхөө ахвал бүр тэр чинь бүр өрөндөө бүр солиорсон шүү дээ. Тэгэхээр энэ төрийн бодлохоор одоо юу гэдэг зүүнний үзэл санааг боловсролын яамаар дамжуулж хийж ийн гэдэг утгаар нь ер нь бол Трамп эн чинь соёлын даа хийгээд байгаа шүү. Энийг бас нэг хэлээд.
яг нэг 50 мужид нэг ижил одоо үзэл суртал түүхгүй одоо түүхээс сэргийлж байгаа л үлдэн штэ тий. Мууч нь өөрөө өөрсдийнхөө боловсролын тогтолцоог аваад явгүй. Одоо тэр LGBT-г дэмждэг хэсэг нь одоо тэндээ байж идэг юм багаас дэмждэггүй тэндээ эн чинь децентрализаци хийж байгаа. Ер нь бид нар ярьжлээсэн шүү дээ. Оргил урд нарчсан чинь боловсролын монопол гэдэг. Боловсролын концепцийн монопол шүү дээ. Энд ч одоо юу гэдгийг хувийн сургуульч гэж манад өнөөдөр байж л байна те. Тэгэхээр улсын сургууль гэдэг чинь гэтэл яг үүндээ цаанаас аль альнийх нь хөтөлбөрийг ганц л газар тогтоож байгаа тохиолдолд ямар нэгэн тийм өрсөлдөөн байхгүй болчихгүй. Ер нь боловсролын өрсөлдөөн гэдэг чинь багш нарын өрсөлдөөнөөс гадна тэр боловсрол гэж юу юм бэ гэдгийг хардаг тэрний нэг философи байгаа штэ. Хинд зориулагдсан юм бэ? Юу юм бэ? Ямар зорилготой юм бэ гэдгээр энэ боловсролын философиуд ч өөр хоорондоо өөр прогрессив боловсрол, эртний сонгодог боловсрол гэх юм уу те. Энэ маягаар маш олон юм байгаа те. Тэгэд энийг ойлгохгүйгээр зүгээр багшийн ур чадвар мадвар гадаад хэлний мэдлэг зэдлэг яриад ерөөсө бүх юмыг те нэг хөтөлбөртөө байх юм бол энд чинь үзэл бодлын ялгарл малгаралтай өөр философи нэг олон ургалж эрхчлөө те тэр юм чи байхгүй болдог. Тэгэхээр энэ боловсролын яам гэдэг чинь зөвхөн төрийн сүртэл ухуулгын яам. Ийм яамнууд хамгийн хаана байгуулагдсан байвал зөвхөн толгой дус олон Германд, нацист Германд ялангуяа тийм. За марцнаас нэг юм хэлэхэд яг энэ боловсролтой холбогдохоор энэ аксент төвшний гендрийн дүн шинжилгээ гэдэг энэ яг нөө LGBT пропаганда л да. Энэ дээр бол нөө Кимберли Креншоу гэсэн нэг яг энэ нео марксист нөхдүүд бүр ингээд дурддагж байгаа юм заяа. Тэгээ энэ хөтөлбөрийн чинь Монголын боловсролын яам багш нарт болон бусад мэрэгжилтнүүд ингээд оруулаад ихэлсэн. Цагдаа нарт ч оруулна, багш нарт ч оруулна. Дунд сургуулийн ер нь хичээлийн хөтөлбөрт удахгүй тэг хүүхдүүд мэдээж нэг фильтр иймэрхүү фильтрээр дамжил ийм заан штэ тий. Нүүбийн нөгөө нэг доктортой хөгжил биш тий 30 зорилт энэ тэр мэрчин бас дунд сургуулийн хүүхдүүдэд ялангуяа ахлах ангийнханд ороод ирсэн нөгөө ногоон социализмын бодлого энэ чинь айл хэдийн ороод ирсэн юм байл шүү. Тэгээ ер нь ийм юм цаад санаа нэр штэ. Хуучин ертөнцийг үгүйж шинэ ертөнцийг байгуулах тухай санаа шүү социализм бол тий. Хуучтан цагийн бүх юм муухай. Тийм учраас тэрнийг буршилж үггүй хүн хоорондын ялгаатай байдлыг арилгасан шинэ ертөнц байгуулна гэдэг. Тэгээ тэгштгэх эрх мэдлийг цөөн хүмүүс хэрэгжүүлэхээр аимшигтай юм болж байгаа байхгүй да. Хятадын соёлын хувьсгал гэдэг чинь бүрээс яг шүү дээ. Дөрвөн хуучныг устгаад дөрвөн шинийг бий болгож илүү. Тэгээ нөгөө нэг Тайланд, Вьетнам одоо нөгөө хядлага байна шүү дээ тий. Зүүн өмнөд Азид усан хядлагууд байна шүү дээ марксист эдгэр чинь бүр яг л хуучныг устгана л гэж байгаа. Тэгээ ер нь гой идеалууд ярьж байгаа л да нэх гой ертөнцид явааж байгуулчих тухай. Гэхдээ нэг юм нэг л энэ бүхнийг одоо юу гэдэг те үгүй их нэг аргумент нь юу альва юм ихтэй бүтэх босгох хэцүү байхгүй. Иргэншлийг зохицлоо гэдэг хэцүү. Түүнийг нураах шиг амарх юм байхгүй. Ер нь юу гчтэй бүтээж босгох хэцүү. А түүнийг нураах сүйтгэх шиг амарх юм байхгүй. Тэгээ ер нь бол энэ үндсэн хуулийг ер нь ингээд бодоод үзэхээр яг сонгодог үндсэн хуулийн зарчмууд дээр бол ийм яам байгуулна, боловсролыг ингэж зохицуулна гэдэг юм уу те. Одоогийн байгаа энэ төвлөрсөн системийн тухай байдаггүй. Харин эсэргээрээ хүний эрх чөлөөг ингэж хамгаална гэсэн ийм гол зүйл заалцууд байдаг те. Тэгээ одоо юу болж хувраад байна вэ гэхээр ерөнхийдөө ийм олон улсын ийм жанртай байгууллагуудын дорч гэдэг юм олон улсууд нэгдээд нэг ийм юу гэдэг амбрелад ор те бодлого явуулнаа гэд ингээд зүтгүүлээд байгаагийн арт талд нь энэ боловсролын яам, эрүүл мэндийн яамаар дамжуулж энэ зүүн түвч бодлого гэдэг байгаа байхгүй. Жишээлбэл тэр хүүхдүүдэд жишээлбэл юу яаж байгаа боловсролын яамаар дамжуулаад асар их хэмжээний за энэ соёлын одоо үзэл сурталын юмнууд хийхээс гадна нөгөө эрүүл мэндтэйгээ яаж холбогдоод байна вэ гэхээр тэр нүүб дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулаад асар олон төрлийн вакциныг шахаж байна. За тэгэнгүүт л одоо сургууль дээр төрийн сургууль дээр чи шууд за одоо тийм улаан бурхан гэдэг юм уу тийм юу гарлаа гээл вакцин шууд автоматар шахан тэгээд ерөөсө төвлөрсөн байдлаар бүгдийг одоо юу гэдэг зүүнийн үзэл санааг шууд тулгаж байгаа арга хэлбэр нь энэ төрийн энэ ялангуяа эрүүл мэндийн гэдэг юм уу эсвэл энэ боловсролын энэ яамдаар дамжуулж хийж байгаа. Энэ боловсролын сэдвэр хэдүүлээ бүр нэг тусдаа детальчилж бас эрүүл тийм юм хийж болно те. Ерөнхийдөө бол төрөөс боловсролтой болох гэсэн оролдлого шүү дээ. Одоо энэ масс боловсрол гэдэг байгаа шүү дээ. Энэ бол хизэж биелэлээ олоогүй. Энэ чанх бүр 200 жилийн өмнө Марксийн номон дээр л дурдчихсан санаа шүү дээ. 200 ч явах нэг 150 60 жилийн өмнө. Тэгээд 200 20 жилийн дараа яг Маркс бол 200 өрцсөн. Яг Марксийн бичсэн тэр
коммунист намын төвч 1848 хэрч одоо тэгээд тэр санаанаас už ингээд анх эн чинь их гинэнтэй ингээд бүх хүмүүсээ сургууль сургаад гэгэрүүлчих юм бол те дэлхийн ертөнцийг сайхан болно гэдэг те тэр нэг юмыг авч хэлцээг хүний төрлөх ухааны өгөгдөл гэж байдаг те хүн болгон боловсролтой философч болох боломжгүй гэдгийг ерөөс авч хэлцээг. Тэгээ масс боловсролч ингээд нэг 15 6 хичээл шинжлэх ухааны бүх хичээлээр хүмүүсийг ингээд чадваржуулах гэдэг үс чинь те. Тэгээ тэр чинь боломжгүй шүү дээ. Нэг хүн математикч сураад тэр цаана утга зохиолдооч тэргүүлээд математикч хүний сонирхол хүртэл өөр тийм биз дээ. Тэгэхээр тэр 15 6 хичээл одоо энэ социализмын ер нь боловсролын тогтолцоогоор 15 6 хичээл бүгдэнд нь онц байдаг хүүхд ямар хүүхдгөл багшийн хийснийг л хийдэг, багшийн үгнээс гардаггүй томотоо сууж яадаг өөрөлд ирээдүйн цүнх баригчиг те тийм дуулууртай те тийм чихзөөлн тийм хүүхдүүд сургууль төгсдөг тэд нар тэгээд нийгмийн одоо илүү дээд одоо боловсролын ч гэдэг юм уу шат дамжлагаар илүү их амьдрал тэр нөгөө дарга шүтдэгтэй социализмын тэр бюрократ амьдралын хэм маяг руу тэгж ордог байсан. Тэгэхээр энэ масс боловсрол төрөөс боловсрол эзэмшүүлнэ гэдэг чинь хүүхдийн чи хинч болоод те үнгүй юм ер нь үнгүй л байдаг те үнгүй юм гэж байгуул те аливаа нэгэн өөрчлөлтийн үнгүй байгуул бараа та өөрөө байдаг гэдгийг ерөөдөө ойлгоорой. Энэ чи хэний хэлсэн үг лээ те. За өнөөдрийн нэвтрүүлгээ ингээд ер нь бол өндөрлөх үлээ. Оргил ах нэвтрүүлгээ дуусгахтаа нөгөө нэг донешн тий. За өнөөдрийн нэвтрүүлгээ ямар ч гэсэн ингээд дуусгана. Нэг зүйлийг хэлэхэд бид нар нэг юм хандвийн данс тавьж байгаа. Тэгээд бас нэвтрүүлгээ цааш нь үргэлжлүүлээд сонсох сонирхолтой хүсэлтэй хүмүүс байх юм бол одоо энэ тавигдах данс руу бас сайн дураараа өөрсдийнхөө оролцоог хийж болно. За ингээд сая бид нар бас жоохон уудчлаа та. Тэгээ бид нар ч бас энэ бол яг бидний яг хийдэг үндсэн ажил биш те. Манай амраал бидэрт ингээ боломж аваад үз санаагаа түгээгээд те. Тэгээ бид нар ингээд нэг видеожуул энэ төр тэр бол маш их зардал байхгүй юу. Нэг иймхэн мэдээ бэлтгэхийн төлөө те бид нар ч ямар телевиз байгаа ш, медиа байгаа ш. Видеожуулаад ингээд сууж хахаар аюу их зардал. Тэгээд бид нар тэрнээс ашигаач орж чадахгүй. Тийм учраас яг энэ бол нэг тийм ток шоу биш. Энэ бол сериозны яриа байхгүй нухацтай яриа. Тийм учраас энд заавал миний нүүрний хувирлыг харж марчтай ток шоу ч юм уу юм үзэж баясгаж байгаа бол ийм зоригтой биш анханасаа бидний энэ хийж байгаа нэвтрүүл. Тийм учраас бид нар энэ аудиогоор явна. Гэтэ яг явандаа удахгүй тайм стамптай болмоор байна те. Тайм стамптай хагаад та нарыг сонсох хүссэн сэдвээ сонсоод бусдыг орхичдаг ч гэдэм үү те ийм болох гэж бид нар бол хичээж байгаа. Тэгэд бас энэ данс тавьдаг учраас нэг бид нар энэ нэвтрүүлгийг хийхин тулд гуруулаа уулзаад ирэхэд зардал гардаг. Тийм учраас бид нар бас те өөрсдийнх нь зардлыг тодорхой хэмжээнд нөхөх гэдэг. Тэгээс ш энэгээр нэг их мөнгө цугларч гэж би үүдээ итгэхгүй байна. Ерөнхийдөө тэр үүднээс шүү. Тэгээ та нар яг биднийг дэмждэг бол сайн дурах шүү те. За. Тийм. Яг уг нь бол олон улсад нэг бид нар ч одоо Mises Монгол гэдэг ер нь бол think tank шүү дээ. Тэгээ олон улсад бол энийг том компаниуд зүгээр одоо юу гэдэг нэг хэдэн хүн байдаг, 3 4 хүн байдаг бол тэдэртэн салингийн нүгэл явцдаг юм байлээ л дээ. Уг нь тэгээ манад бол яг харьцангуй тийм байх. Ер нь бол Mises Institute бол шүү дээ. Яг тэр Америкт байдаг Mises Institute бол том корпорациудаас санхүүжилт авдаг. Ямар нэгэн улс төрийн намуудаас авдаг. Ерөнхийдөө crowd funding гэхгүй. Жилдээ crowd funding буюу дэмжигч гишүүд уншигчдаас 10-аас 15 сая $5 цуглуулж чаддаг гэхгүй. Тэгээд тэрний мөнгө нь бараг жилийн эцэстээ илүүдэл гардаг юм билээ. Тэгэхээр тэд нар бол дэлхийд даяар сүүлийн 50 жилийн хугацаанд либертар үзлийг тэгээ түгээц ингээ одоо нэлээ зүйлийг бий болгоцсон ингээ одоо. Тэгэхээр их бол баг зардлаар либертар үзлийг бол түгээх гэж бид нар оролдсон те. Тэгээд нэг хүнээс ч юм уу 100 хүнээс их мөнгө авчдаг. Тэднээс хамааралтай болчдөг. Тэгэхээр ер нь бол үзэл санаагаа яг жигнэр нь түгэх боломжгүй болоод ирдэг. Одоо хамгийн том жишээ нь бол Cato Institute шүү дээ, тий. Ер нь тэднэр бол яг жинхэнэ либертар үзлэг бол түгэхээсээ айл хэдийн ухарцаа. Харин Mises Institute-ийн яагаад чадаад байна вэ гэхээр яг түрүүн хасраах хэлсэн. Олон хүнээс бага хэмжээний хандив авчаар яг юм чи ингээ болчиход байгаа. Тий, урд нь яг энэ санааг нөгөө хэлжсэн та хэд өөрсдөө ингээд баахан нийтлэл ном тэгээд подкаст, видео янз бүрийн хийж ин тэгээд энийгээ том компаниудтай яриа шийдвэрлэж болдгоо юм гээд хэлжсэн байхгүй. Тэгээд яг олон улсад бол иймэрхүү практикууд байдаг. Гэхдээ Mises Монгол бол ер нь Mises Institute бол ингэж явдаггүй. Тийм болохоор одоо сонсогчдоос бол
За ямар ч гэсэн сонсогчдоо энэ тухайл дуулгая тийм ээ. Өөр ч одоо яах вэ? За энэ дугаараа ингээд дуусгая.